29 жилийн зөрүүтэй нэг дүү байгаа. Аав ээжийн драма, ах эгчийн драма байхгүй мөртлөө эмээ өвөгийн драма байдаг гэсэн. Жил ирэх тусам ингээл манай гэр улам муудаал, улам жижигхэн болоод одоо яг би нэг ингээл инээгээл ярьж чадчихээн л та. Би ээжэд хань нөмөр нөөлгөн болохоос биш. Би ээжийн хувьд ачаа бараа бол бишээ. Өөртөө анхаарч эхэлж байгаа байхгүй юу? Би бас сонирхолтой юм биш үү? Би бас ангийн бүлэнд өртөжсэн. Хүнд бичсэн хайрын захааг маань уншаад энэ хотын сургуулийн октод намайг дээрлэхэд байна. За хүүхдүүд штэ гэл тэгдэг. Ясам дээр хүүхдүүд ингээм амар муухай байдаг те. Амьдрал дээр гараад ихний хайр дурлал нь тийм олон төрлийн хүчирхээлтэй байхаар бас би энд өссөн, би энэ байранд төрсөн, эн чинь миний гал голомт гэдэг нэг тийм юм хатад байдаг байхгүй юу? Тэр айлын эзэгтэй айгүй гой хоолцоотой байвал би бүр тэрэнд ингээд үнэхээр атаархдаг заяа. Би нэрээ ганц би сингл байхдаа бол үнэхээр өөрийгөө сайхан хайрладаг байсан. Hi Dear Hot Mic Diaries season 3 дахь тэмдэглэлийн хамгийн сүүлийн дугаар эхлэж байна. Тэгээд сүүлийнхаа хүнээр уулаа хулагчийг оролцуулж байгаадаа үнэхээр их баяртай наа. Урилга хүлээж авч ирсэн зөндөө их баярлаа. Баярлаа, урьсанд баярлаа. Энд ингэ сууж байгаад баяртай байна. Би ч гэсэн баяртай байна. Манай 2 дахь, 3 дахь тэмдэглэлтэй хамтарч ажиллаж байгаа World Wine таныг төгсөлөрхийлэх дарс Domain Dolobom хоёлаа өнөөдөр ягааныг нууж байна. Гоё ярилцлага хийх юм даа. Аюу свич юм байна. Тийм байна. Би танаас одоо дарсны нэг хальт судалгаа авъя. За. Та яг одоо өөрийгөө ямар төрлийн дарстай зөвлөх вэ? Одоо нөгөө хуурай, чихэрлэг, ягаан, цагаан гэдэг ч юм уу. За, чихэрлэг цагаан гэж байд юм уу? Бага бол чихэрлэг цагаан. Яагаад? Би угаасаа цагаан дарсанд дуртай. Тэр нь илүү мэдгүй одоо нөгөө миний амтлагаанд илүү таатай санагдаад байдаг. Тэгээд чихэрлэг нь бас уухад илүү амархан санагдаад байдаг юм. Мэдгүй би нэг тийм нөгөө виноны амтлагааны тал дээр нэг тийм илүү хөгжсөн мэдрэхүү байхгүй байгаа учраас уул нь хуурай гоё гэдэг гэсэн. Гэтэ надад чихэрлэг нь таалагддаг. Та болохоор нөгөө таалагддгаа сонгоод байгаа юм биш үү? Хэрвээ та дарс байсан бол би тэгэл чихэрлэг цагаан дарслаа байсан. Тэгвэл та намайг дарсаар зөвлөл би ямар юм шиг. Чи улаан баха. Чи улаан бөгөөд тийм хураа улаан л харагдаж байна. Яа, бүр танаас шалсраг юм биш үү? Цагаан чихэрлэг хураа улаан. Яаж юм? Яагаад гэвэл хураа улаан дарс чинь нэг тийм классик тэгээд яг нэг хүчтэй өөрийн гэсэн амттай байдаг шүү дээ тийм. Тэгээ яг ингээд таалдаг хүмүүс нь л айгу боолд, айгу зөрөгтэй. Таалдаг хүмүүс нь л таашааж ингэж мэдэрч ууж чаддаг. Нийт юм биш. Вау, ямар гоё. Би болохоор штэ таныг хамгийн тухтай амттай дарс ямар амттай дарс гэдэг юм болоо? Тухтай амттай дарсаа? Тийм. Тэр одоо тухтай амттайд орох юм болов уу нэг халаачсан улаан дарс гэдэг шүү дээ. Одоо нэг нэр нь орж ирдгүй. Ингээд баярын үеэр, зулсарын үеэр ингээд cinnamon холж жагаад, зарим нэг ургамал холж жагаад тэгээд улаан дарсыг халааж агаад илүү халуун болгож байгаа дуудаг шүү дээ. Тэр бүр үнэхээр тухтай мэдрэмж төгөлдөг. Тэгвэл та тэр дарс. Хасаа өөрийгөө амар гоё тайлбарлалчлаа. Яг хамгийн гоё тухтай амттай дарс. Та баха. Та манай подкастыг ер нь хэрэг үзчихсэн бэ? Үзчихсэн шүү дээ. Бүгднийг хөвчлэн үзсэн. Яг ингээд дуусгасан гэвэл одоо янз тэгтээ хийх үзсэн. Тэгвэл манай форматыг мэдчихэж байгаа юм биш үү? Тэгээ одоо яг таныг яриулна. Би нэрээ тань сонирхолтой юм уу? Юу лээ сүүл нөгөө нэг Cloud9 ивент дээр номын нээлтэн дээр нөгөө эрүүл арьс уран бэлэг нөгөө ном орчуулад ивент дээр нутсан шүү дээ. Тэр би танд хэлжсэн. Би Universe Best Song-д орж исэн шүү дээ гэдэг. Тэрийг санаж байна уу? Тийм. Тэгэхэд би 16 таа билүү Universe Best Song-д орох хамгийн доод нас нь. Тийм 16. Тэгвэл 16 таахта би орж исэн. Тэгээд яг тэгэхэд ингээд яг та хэдийг харчаад би яг энэ ах ихч нар шиг гоё юм ажил хийдэг болохонсон гэж ингээ айгу боддог гэсэн. Ингээ айгу кул харагддаг. Тэгээ одоо ингээ 11 жилийн дараа ингээ сууж ийн өөрөө кул ажил хийж ийн. Тийм ээ ямар гоё юм. Тэгээ байран солигдсон байж тээ тий. Тэр үед хэрвээ би чамаас ярьслага авсан уу? Ороход авсан баха. Тийм гарахад болохоор тэгэл заяас хасагдсан уу за дараа жил дахиад ирлээ.
11 жилийн дараа байран солигдсон байна. Тийм биш. Одоо чи надаас ярьсан авчих. Аа. Тэгээ өмнөх дугаар дээр ч гэсэн ураал багчтай бид нар ч бүр 20 жилийн өмнө гэсэн. тийм 7 настай байхад намайг ингээд хажуунаас ингэж явж байсан байхгүй. Тэгээ ингээд надтай ингээд холбоотой дараа нь ингэж огтлолцох хүмүүс байсан байна. Тийм байна. За одоо ингээд эхлэе. За тийм. За та хаан төрсөн бэ? Ихээс хэдүүлээ бэ? Бага нас ч ямар байсан бэ? Би 90-ийн өнөхөд айлын ганц. Ой. Яна хөрг. 29 жилийн зүрхтэй нэг дүү байгаа. Яг миний өөрийн охиноос нэгэн жилийн том дүүтэй. Ямар сонирхолтой амьдрал вэ? Бараг миний хүүхэд байж болох үст дүүтэй. Тэгээд одоо 29 жил айлын ганц байсан. Баггүй. Тэгвэл нөгөө мартан аргагүй байна гэхгүй. Та ээж нь таны хэдтэйдээ төрүүлсэн бэ? 21-тэй. Вау, ээж нь ямар мундаг юм бэ те? Тийм тэгэл тийм залуухан хүний ганц хүүхэд нь байсан. Тэгээд Эрдэнэтэд өссөн. Эрдэнэтэд яг өвөө эмээ хоёртойгоо өссөн. Манай ээж болохоор хотод ажиллаа хийдэг. Би Эрдэнэтэд эмээ өвөөтэйгөө гурлаа ингээ хөрхөн байж байдаг. Тэгээ манай өвөө кокийн Эрдэнэтийн кок үйлдвэрт ажилладаг. Тэгээд үйлдвэрийн ажилч ингээд хаяа манай өвөө бас намайг дагуулад аваа явчихдаг. Би тэгээ ингээд нөгөө кокийн тэр их оо зис молибдены шороо тоосон дунд тэгээ нэг айгу том ийм хитэн тооны жилээд ингээд бүр төсөөлмгүү тийм том машинууд байдаг байхгүй юу? Тэр үйлдвэрийн том машинууд тэр машинууд дээр гарч марж тоглож өссөн. Баавартай. Тэгэхээр автобус хажууд нь бүр ингээд жижигхэн харагддаг тийм Билас гэдэг машинууд үү. Тэгэл Эрдэнэтийн хүүхэдтэй. Ямар хүүхэд байсан бэ та? Яг ингээд нээлттэй, зөөлхөн, ичимхий, амхай ч юм уу. Маш ичимхий, бүрэг юм ярихаараа ингээд өвдөг салгалаад чичрээд байдаг. Тэгээ ингээд хоолой бас чичрээд байдаг шүү дээ. Одоо ч гэсэн ингээд хаяа нэг жоохон хүний өдөөс юм хэлэхээр хоолой чичирдэг үе байдаг шүү дээ. Би ингээд багтаа айгүйх хоолой өвдөг чичирдэг. Айгүйх юм. Одоо ингээд бодохоор чаавста яасан их айцтай байсан гэж боддог байхгүй. Ер нь би угаасаа жоохон аймхаа төрлийн, эмзэг төрлийн хүн. Тэгээд тэр нь жоохон хүүхэд байхад ч гэсэн бүр л илүү л байдаг байсан юм шиг үлээ. Одоо би яг охиноосоо өөрийгөө бас жоохон олж хараад байдаг байхгүй. Миний охин одоо 3 настай. Тэгээд нэг юм бүр нэг юм ивдээ амин хаана байгаа юм бэ гэмээр нэг юм төрхөн эмзэгхэн байдаг байхгүй. Тэгээд би бас ийм төрхөн эмзэгхэн л жижигхэн л байсан бах та. Ивдээ чаваастаа охин айгуу гоё зоригтой болгож өсгөнөө. Айгуу юм өөрийн гэсэн үзэл бодолтой тэрнийхээ төлөө ингэж бат зогсдог болгож өсгөнөө гэж боддог байсан. Тэгээд багада ямар байсан зан характераа одоо ингээл яг чамайг асуухаар л нэрээ би тийм байсан байна гэж боддог. Тэрнээс яг ямар хуу төрлийн хүн юм бэ? Хулан ингээ багада тийм байсан, ийм байсан гэд хэлэх гэхээр бас яг барьж авахдахгүй нөө. Барьж авахдахгүй, санагдахгүй байгаад байгаа байхгүй. Тэгээ яагаад вэ гэхлээр яг баг насанд болсон үйл явдлууд нь тэгээд бодоод үзэхээр уул нүггүй л юм байна. Гэтэ яг ингээд одоо ингээд арай нэг том болсон, насанд хүрсэн хүний нүдээр бодоод үзэхээр миний хүүхэд насанд өөр эргэн тойрны өөр ингээд асуудлууд миний хүүхэд наснаас илүү том байсан байна. Тийм учраас ингээ хулан өөрийгөө олоод нээгээд ийм зан характертай шүү, хулан тэгдэг шүү, ингэдэг шүү гэх одоо нөө өөр амьдралынхаа гол дүр нь биш байгаад хажуу талаас нь гэр бүлийнхэн ч юм уу, ээж аавын ч юм уу өөр амьдралууд нь ингээд том болж орж ирээд байсан учраас би өөрөө хүүхэд насныхаа гол дүр нь байж чадаагүй юм шиг санагдсан сүлд. Яагаад гэм бол одоо айлын ганц үсэн болохоор юм болов эсвэл өөр ямар нэгэн зүйл болсон уу? Үгүй тэгэл яг айлууд болгонд л ингээл янз бүрийн л бид нар чинь ингээл гэр бүл болгон өөр өөр динамиктай өөр л байдаг шүү дээ. Тэгэл бүгдээрээ л нэг удаа амьдарч байгаа юм чинь асуудалтай янз бүрийн юмнууд байдаг. Гэхдээ яг миний хувьд гэх юм бол манай ээж ганц бие ээж байсан байхгүй. Тэгээд өөрөө намайг ээж автагаа үлдээчээд өөрөө хотод ганцаар ажиллаа хийдэг. Тэгэнгүүтээ хагас бүтэн санд 5 дахь орой ажиллаа тарангуудаа богонд суугаад хагасны өглөө хүрээд ирдэг. Тэгээ хагас бүтэн сайн надтай байж хагаад бүтэн сайны орой буцаа богондоо суугаад буцаад хотод ирээд ажиллаа хийдэг. Тэгээ одоо бодоод үзэхээр надаас жоохон. Одооний миний надаас жоохон охин байсан байхгүй. Тэгээд
ганц би ээж хүүхдээ эрдэнэтэд үлдээсэн ээж аваасаа хол ганцаараа ажил хийгээл зүтгэл тэгсэн. Тэгээд тэр мэр ч юм уу амьдралд нөлөөлөл яг хуу би чухал биш юм байна. Одоо ингээд би ээждээ саад болохгүй байх хэрэгтэй юм байна. Би эмээ өвөдөө саад болохгүй байх хэрэгтэй юм байна. Би ингээд энэ хүндээ ингээд чимээгүй ингэсгээд гээд нэг юм асуудал үүсэхгүй намхан байж авал зүгээр юм байна. Миний одоо тэр сургууль соёл байна уу? Миний одоо тэр тийм юм яг одоохондоо бол нэг чухал биш байгаа учраас би ингээд жоох өөрийгөө дарж байх хэрэгтэй юм байна гэж боддог байсан болов уу? Тэр жоохон байх үеийн сэтгэлээс. Тэгээд л нэг тийм тэр баг үеийн дурсамж нэг их байдаггүй юм санагд. Гэхдээ одоо ингээд бодохоор одоо бас хүүхэд наснд хэцүү байсан ч юм уу те бас гэр бүл нь одоо хүүхэд насны дурсамж гой дурсамж байхгүй байна гэж бол биш. Зүгээр хүүхэд чинь ингээд юмэг айгүй эмзгээр хүлээж авдаг штэ. Шууд ингээд наан цаанагүй шууд тусгаж авах гэдэг талтай учраас жижигхэн хулан юм тэгээд би нэг чухал биш гэд тусгаад авчихсан байж магадгүй юм байна гэж сүлд бодсон. Би бас сэтгэл зүйчтэй харилцаад өөрийгөө ухаж төнхөж баах юм ягсны үндсэн дээр хид хідэн дүгнэлтэнд хүрсэн юм. Тэр дүгнэлтийн нэг нь юм. Та хэд хүртэл одоо эрдэнэтэд байсан бэ? Хэд нас хүртлээ? 11 2 хүртлээ. Гэхдээ бас яг тэрийг ингээл яг 12 хүртлээ хотод эрдэнэтэд байсан гэж хэлэхэд бас хэцүү. Ирж очин. Би 6 дугаараа ингээд хотод шилжиж иртлээ 5 удаа сургууль хэлсэн байсан. 6 дугаар ангид хотод шилжиж иртлээ гинэ. Тийм. Бараг анги болгоно уу? Анги болгоно, жил болгоно. 1-р ангидаа хотод байсан, 2-р ангидаа эрдэнэтэд, 3-р ангидаа хотод, 4-р ангидаа эрдэнэтэд ингээд жил болгон солилцсон байдаг байхгүй. Тэгээд би бараг за би 48-д сурч илүү, 45-д сурч илүү. Юу лээ? Эрдэнэтийн 2-р 10 жил өөр, 1-р 10 жил өгөөд ингээд сургуулаа мартцсан. Тэгж их сольж хойлж ингэж айгүйх нүүж явсан учраас тэгээд яг одоо Улаанбаатарт бүр шилжиж ирээд ингээд амьдарсан нь бол 6 дугаар ангиас. Тасаа 45 гэсэн чи би ингээ баярлалаа. Би 45 сурч байсан. Сонсрын уу? Би 48. Би 48. Абиас нэр ингэж асуумаар байсан. Ээж нь нөгөө 5 дахь өдрийн орой ирээд бүтц саяны орой авдаг гэсэн шүү дээ. Яг ээж нь ирсэн байх үед ингээ өнгөрүүлж исэн гоё дурсамжууд хоёрын нэвчлэн юу идэг байсан бэ? Цагийг хэрхэн өнгөрөөдөг байсан бэ? Ээж ирээл тэгэл бит хоёр би ингээд нэг их юм ярьдаг хүүхэд байгаагүй л тийм. Тэгсэн мөртлөө ингээд ээжийг ирэхээр би ингээд ээжийг дагаал одоо хүүхэд ч угаасаа л тэгэл холмотоо л яваад байдаг шүү дээ. Ингээд бүр 0 орсон ч гэсэн дагаад хамт 0 орчдөг. Тэгээ ингээд ээж ингээд 0 ингээд шүдмөдөө угаагаал байж ахт ч гэсэн би хажууд нь ингээд байгаал ойр зүрийн юм ярьдаг л байсан баг. Тэгээд ямар ч тач ингээд бүр ширхэг холдохгүй дагдаг байснаа айгуу сайн санд юм. Тэгээд бит хоёр айгуух төлөвлөгөө гаргадаг байсан. Би айгуух ингээд баг тэр цааснууд надад сахиныг болтол байдаг байсан юм. Одоо хараж байхгүй ч мөн. Ингээд нэг тэдэн сарын тэдний өдрийн одоо даваа гараг одоо бям гараг ч юм уу, ям гараг ч юм уу гингүүтээ би өглөө ингээ 8 цагаас эхлээд оройны 8 цаг хүртэл ингээд өдрийн төлөвлөгөө гаргацдаг. Өглөө ээжтэйгээ босоод өглөөний цай уугаад тэгээ бид хоёр гараад парк ороод тэр парк гэдэг нь одоо нэг Эрдэнэтийн урд уулан дээр очиод хүүхдийн тоглоомын хэсэг дээр тоглоод тэгээд бид хоёр хамтдаа тийм газар орж тийм хоол идээд тэгээд явна гэх нэг өдрийнхөө бүр ээжтэйгээ ингээд болцооныхоо төлөвлөгөө гаргацсан. Тэрийг ээжэд ингээд танилцуулдаг. Тэгэхээр за тэгээ хоёулаа хамт явъя гэд ээж бол ер нь бол айгүй сайн ээж. Эзэж надад татгалзаж тэгж надад татуурхаж тийм байхгүй. Одоо ч гэсэн ингээд өөрийнхөө амьдралаас гадна давхар миний амьдралаар амьдардаг. Гоё. Ердөөсөө одоо таны тэр хийжсэн юм чинь жоох хүүхдээ юм биш. Яг том юм шиг за тгий. Гэт хийдэгсэн мэт ингээд одоо юу гэдэг жижиг юм шиг санагдуулахгүй. Би бас жоохон одоо төлөвлөгөө гаргадаг гэсэн шүү дээ. Тийм. Гэтэ заримдаа одоо ингээд би ингээ гэрээ цэвэрлсэн байхад их ч ингээ гуталтаа ороод ирч мэрхэд ч юм уу. Тэгээ би ингээд шууд ихчэд хэлчих чадахгүй. Энэ би ингэчээд ах чинь хэлчих чадахгүй ингээд дэвтрийн хавцаа ингэж уурж авч яснаа. Хавцан дээр ингээд гэрийн дүрм гуталтаа явж болохгүй. Тэдээс хоошоо ирж болохгүй. 0 орох цаг маа гэ бараг тэгээ бичсэн. Тэгээд ингээд наачдаг тэг хинч тоодгүй лээс л та. Тэрнэр ингээд адилхан санагдчихлаа. Тийм байна тий. Эсвэл юм дотгошоогоо хүмүүсээ ингээд шууд хилэрхийлж чадахгүй тэгээ ингээд бичгээр илэрхийлдэг юм болов уу? Тэгэхээр яагаад
одоо дотгошоо болцсон бол одоо жишээ нь би бол ингээ баг айлын ганц шиг ингээ байсан. Одоо ихчдэг 12 насны зүрхтэй ингээ хам тоглох хүүхэд нэг байхгүй болохоор тэгсэн болов. Гэтэ ингээд манай эмээ чи 13 хүүхэд таахгүй юу? Тэгээ тэдний хүүхдүүдийн хүүхэд гэхээр айгүй олон хүүхдүүд байгаа шүү дээ миний үе. Тэднэртэйгээ нийлчихээр би ингээ айгүй нээлттэй галзуу тоглолдог, өрсөлддөг тийм байсан байхгүй юу? Тэгээ танд яг тиймэрхүү юм уу байсан уу? Үеийнхээ хүүхдүүдтэй гадаагш тоглолдог ч юм уу? Тэнгүүд ингээ таны арай өөр зан чанар гарч ирдэг ч юм уу? За ёстой үгүй. Манай байрны найзууд гэж байдаг л байсан байх. Гэхдээ байрны гадаач тэгэж их тоглодоггүй. Тэгээд эргэн тойрон хамаатан садны хүүхдүүд ч байхгүй. Найзууд ч байхгүй. Ер нь Эрдэнэт гэлтэнгүүд эмээ өвгөө бид гурав л санагддаг. Тэгээд яг байрны гадаа нэг дэлгэрэгтэй ингээд нэг ганц нэг найзууд байдаг байсан. Манай дэдлийн 4 давхрын чөлөө. Тэгээд тэднэртэйгээ ингээд тоглодог байх үедээ ч гэсэн нэг тэгэж юм өөр хувилбар маань гарч ирж байгаа юм шиг санагддаг байгаагүй. Тэгээд яг нэг юм одоо нөгөө хувирал болдог штэ, хувирал төждөр гардаг шиг ингээд эсвэл нөгөө ирвэхээ ингээд өтөж байгаад ингээд ирвэхээ болдог шиг яг нэг тийм юм миний хувьд нэг юм хувирал бол гарч ирсэн байхгүй. Тэрнээс өмнө болохоор за өстой 12 3-тай байгаад яг хотод орж ирээд сургуультаа ороод одоо төгсөлтөө сурсан 6 дугаар сургуультаа ороод тэрнээс өмнөх хулан гэдэг юмгууд Эрдэнэтэд хотод ингэж их шилжиж явсан эмээ өвөөгийн л хүүхэд байсан өөр найз байхгүй хамаатан садантай нэг тоглодоггүй ч байсан юм уу те ерөнхийдөө ингээл юм бүрэг чимхий ингээл ингэж явж агаад яг өсвөр наснд очиод ингээ хувраад яг одоогийн шиг ингээд өөрийгөө илэрхийлж чаддаг те нэг айхтар хувц зам чанар байхгүй ч гэсэндээ наа чин таалагдахгүй байна. Би энийг хүсэж энийг хүсэхгүй байна гэдгийг ядаж илэрхийлж чаддаг болсон маань болохоор яг өсвөр наснаас 12 наснаас тэгээд тэрэнд гэрийнхний туслалцаа ерөөсөө байхгүй, багш нарын туслалцаа ерөөсөө байхгүй, цэвэр найзуудын туслалцаа. Цэвэр яг адилхан ангийн найз охтуудын л туслалцаатаагаар тэгж хувирсан. Тэгээд бүр тэр хувирлыг би өөрөө ч анзаарсан, манай ээж хүртэл анзаарсан. Тэгээд бүр яг нэг удаа ингээ амар тод үлдчихсэн байхгүй. Тэр үед ээж дээр нэг байр түрээслээд амьдардаг байсан. Тэсний тэр байр нэг харж ирсэн намайг. Миний охин чи ийм хөвгөлтэй хүн байсан юм биш үү? Гэчихсэн. Тэгэхээр би ч гэсэн нэрээ би чинь хөвгөлтэй хүн болж байгаа шүү гэж бодоод нэрээ битээр ингээд яг нэг тэрхэн моментод битээр ингээд дахин танилцж байгаа ч юм шиг. Тийм шүү. Тэгж санагдсан. Ленси дөрөв буцаад орноо. Гэхдээ би нөгөө айгуу сонирхолтой санагдаад байна. Эмээ өвөө нь одоо нэгтгэс 5 дахь хүртэл гэсэн үг шүү дээ. Одоо таныг яаж хүмүүжүүлдэг байсан бэ? Танд одоо юуг зааж сургадаг байсан бэ? Эмээ өвөө хүүхдүүд ч угаасаа айгуу гоё нэг зөөлхөн байдэн шүү дээ. Манай эмээ хоёр тийм байгаагүй. Гэхдээ бүр одоо үнэхээр амин хайртай хүмүүс маань гэхдээ тэгэл би айгуух манай гэр бүлийн ийм харилцаанууд бид биэнд айгуух хайртай мөртлөө айгуух таарч тохиромжгүй хүмүүс ингээд гэр бүл болцоодчихсан байсан юм шиг санагддаг байхгүй юу? Зан характерны хувьд ингээд нэг таарах тохирох хүмүүс гэж байдаг та. Тийм ч юм шиг тий. Тэгээд надад ингээд аав ээжийн драма, ах эгчийн драма байхгүй мөртлөө эмээ өвөгийн драма байдаг байсан. Яг одоо ингээд ярахаар жоохон гомдмоор байж магадгүй л дээ. Гэтэл одоо эн чинь миний тулсан миний хүүхэд нас юм чинь миний үнцэг юм чинь миний өмнөн юм чинь тий. Тэгээд манай эмээ айгуух муудалцдаг байсан. Айгуух хоорондын тийм нэг үйл ойлголцлоосоо болоод тэр нь гэхдээ ингээд нэг юм архиниас болж араар тавилтаас болж ч юм уу тийм юмнаас биш зүгээр л цэвэр ингээд хоёр хүний хоорондын зан характер ингээд буруу хүмүүс л гэр бүл болчихсон юм шиг ингээд ерөөсөө ингээд нэг эвэлж өгдөггүй байсан байхгүй. Тэр нь бас одоо ингээд намайг дотгошоогоо болгоход нөлөөлсөн байх гэж боддtiin. Тэг ингээд гэрт өвөө юм хоёр хэрэлдээд байхад би тэнд нэг өөрийгөө ирэл хайгуул хийгээл би тэнд хичээл юм сонирхол судлаад ах чинь ингээд цаг хугацааны хувьд таарахгүй шүү дээ. Уул ингээд намайг бол үнэхээр өмнө сэтгэлээсээ хайрладаг. Манай ээжийг ч гэсэн тэр хоёр нэг охинтой, манай ээж нэг охинтой, бид нэг охинууд өгдөг байхгүй. Бүх анхаарал нь угаасаа ингээд хүүхдүүд дээр байгаа мөртлөө одоо тэрийг муу эцэг их болоход нь туслаад болгоод байгаа зүйл нь ерөөсөө л хоорондын үл ойлголцол нь. Тэгээд би яг ингээд нүдэн дээрээ
Тэр чи одоо 12-оос доош насны за 5 6-аас эхлээл тэгэл 7 8 9 яг ингээл нэг юм шилжилтийн чухал үе байгаа шүү дээ. Тэрэн дээрээ би ингээд яг нүдэрээ өдөр болгон манай өвөө эмээ хоёр миний нүдэн дээр амьдралаа ингээд нурааж байгааг харж байгаа байхгүй юу? Ингээл миний анх мэдхэд ингээл анх ухаан орохын л бид нар ингээд эрдэнэтэд төвдөн гой байртай, гой ажилтай гэл боломжийн л амьдралтай байсан. Тэгсэн мөртлөө ингээл жил ирэх тусам тэр хоёрын үл ойлголцол улам ихсээд том байраа хуваагаад хоёр жижиг болгоод салчиж байгаа. Эмээ хоёр нь. Тий. Нөгөө эмээ хоёр хүртэл салж болно. За тэгээ салаа явчлаа. Тэнгүүдээ буцаад нийлээд нөгөө нэг жижигхэн байранд байж байгаа. Нөгөө жижигхэн байраа бас дахиад нураагаад. Ингээд байсан юмаа байхгүй болгоод ингээд сайхан босгосон амьдралаа ингээд нураагаад би ингээл яг ингээд жил ирэх тусам ингээл манай гэр улам муудаал улам жижигхэн болоод улам ядуу болоолгааг анзаараад хараад байгаа шүү дээ тий. Улам л ингээл амьдрал чинь сайжрах хэвээр байтал манайх муужраад идэх ч юм уу тий. Тийм эмийг харж өссөн болохоор ингээд тэр яг ингээд хүмүүжил хилдэг юм айгу нөлөөлдөг л хаа л та. Тэг яг яаж нөлөөлсөн бэ гэдгийг бас ухаж байгаа. Тэгээд одоо яг за би гэр бүлээдэг гэх ёстой гэсэн тийм одоо эцсийн үр дүн шийдэл нь надад бол байдаг. Яг болсон үйл явдал гэх юм бол эмээ хоёр намайг их хайраар над руу чиглэсэн их хайртай мөртлөө хоёр биеийн лугаа чиглэсэн их үзий ядалцтай байдаг байсан. Тань руу тэгээд хайр чиглэсэн байсан ч гэсэн тэр үзий ядалт нь харагдаад байгаа болохоор тий жоохон шарах авцсан. Авахар барахуудаа одоо ингээл эрдэнтийн байрнууд чи дөрөвхөн авах шүү дээ. Тэгээ манай хоёр давхар орцны хаалга ингээл пад гэж онгоогоол орцны хаалга хаагдал өвөө ингээл шатаар ингээл аюух нөгөө шүл хоолоогоо засдаг. Тэгэл тэр хоолоо засж байгаа чимээгээр би өвөө ууртай байна уу, уургүй байна уу, эрүүл байна уу, зүгээр байна уу, сайхан аштай байна уу гэдгийг мэддэг байсан заяа. Тэгээд бүр ингээд хаалга онгоолгоод орж ирэхэд тэр оройн уур амьсгал ямар байх нь вэ гэдг нь надад үшээ ойлгомжтой тодорхой. Одоо яг би нэг ингээл энийгэл ярьж чадчихин л та. Тухайн мөчтэй бол тэр чинь амар жижигхэн охины хувьд ингээд зүрхэнд нь айх хэцүү дарамт байгаа штэ. Тэгээд тэглээгээд одоо тэрийг би өөрчилж чадахгүй. Би тэр хоёрыг би биндээ хайртай болгож чадахгүй. Тэрийг тэглээгээд би хот руу ээж рүүгээ нөгөөд яваад өгч чадахгүй. Тэглээгээд би ээжийг авчраад энэ хоёрыг эвлэрүүл гэж хэлж чадахгүй. Ямар ч тэрэн дээр ингээд тэр хүүхдийн хувьд тэрийг өөрчлөх зүйл байхгүй. Өөрчлөх хүч чадал байхгүй. Ганц хүч чадал нь бол яг зүгээр одоо хүлийн зөвшөөрөх, илүү чимээгүй байх, тэр хэрүүлд оролцохгүй байх. Би хизээч буруутай байгаагүй л дээ. Хизээч над руу ингэдэггүй байсан. Гэхдээ хоёр хүний тэгж байгаа дундуур би ингээд чимээгүй хүн байж ахыг эргэлздэг болчихсон гэсэн. Тийм болохоор ингээд багада ямар хүүхэд байсан бэ тэр гэхээр би яг ингээд тодорхой хэлж чаддаг. Ээжигээ ирэхэд та яаж хүлээж авдаг гэсэн бэ? Ингээд нүдэн кино шиг төсөөлөгдөд байна надаа. Ээжигээ явхад бас яаж гаргаж өгдөг гэсэн бэ? Та юу мэдэрдэг гэсэн бэ? Тэр чинь гэхдээ айгүй олон жил үргэлжилсэн байна шүү дээ. Яг тэр одоо ээж нь ирээж явдаг. Тийм. Гэтэ бас тэр чинь 7 хоног болгон ирэхгүй. Гэтэ яг одоо ингээд бодоод үзэхээр яг тэр үеийн мэдрэмжүүд, дурсамжууд бүгдээрээ нэг юм мүлийлэгч гэсэн юм шиг байгаад байгаа байхгүй. Одоо би ингээд ээжигээ ирэхэд яаж баярлдаг байснаа сайн санахгүй. Яаж явахт нь яаж гонёлдог байснаа ч гэсэн нэг сайн санахгүй. Тэр үедээ тухайн үедээ гонёлдог л байсан баг, баярлдаг л байсан баг. Гэхдээ нэг юм мүлийчгсэн окей л гэж бодогдчихээн л доо. Тэр үеийнхаа яг өөр мэдрэмжүүд байгаа учраас тэр дурсамжийн маань дарцсан байж магадгүй юм байна. Тэгээд дараа нь 10 тэр 6 дугаар ангид ороод хот руу шилжиж нүүж явж ирж байгаа штэ. Тэгэхэд бол өстой гоё байсан. Тэрнээс хойш дурсамжууд чинь мүлийлэгдсэн биш яг юм детальтай. Тийм. Тэрнээс хойш ингээ кино ингээд өнгө орж эхэлж байгаа байхгүй. Гэтэ илүү хэцүү болж бас эхэлсэн л дээ. Гэтэ илүү бас дурсамжууд нарай тод санагдчих. Шилжиж яхад үеийн дурсамж нь байна уу? Ингээд дөнгөж ингээл ангийнхандаа тасаад эхэлж байгаа дахиад солиол. Үгүй. Тэр бас л яг нэг тийм би ангийнхнаа санандаа, найзуудаа санандаа шинэ ангид ороод яандаа гэсэн нэг тийм юм бол байхгүй. Тэр чинь ингээл хүмүүс чинь гэр бүлүүд ингээд муудалцаантай байх, салалттай байх, ингээл
хэрүүлтэй уралтай байна гэдэг чинь 1-2 удаагийн хэрүүл биш шүү дээ. 1-2 сарын үйл ажиллагаа биш чинь хичнээн олон жил дамнсан үйл явдал болж байгаа шүү дээ. Тэр олон жилийн хэрүүл донд миний хүүхэд наснаас яваад байна шүү дээ. Тэгээ ингээд бодоод үзэхээр зүгээр яг сайхан байх үедээ байсан, хэцүү байх үедээ байсан. Гэтэ ерөнхийн нэг ингээд мэдрэмжээ дүрсэл гэх юм бол тухгүй л байсан юм билий. Зүгээр нэг юм гэр бүлийн тав тух те. Гэртээ орж ирээд ингээд гутлаа тайлаад өөрийнхөө дуртай тав чиг өмсөөд ингээд гэрт ингээд нэг бүх юм өөрийн минийх гэдэг юм тухтай байдаг та те. Тийм ингээд тайвшраад бүх юм танил байгаад те. Тийм тав тух байхгүйсэн юм бэл. Эсрэгээр ингээд чангалал заа гэл юм л тийм. Чангалахаас гадна тэр чинь нөгөө нүүгээд байр солигдоод байгаа шүү дээ те. Тэнгүүд ингээл нэг шинэ байранд ирчээ тэрэнд тасдал чинь бас л бараг жил болно юм тест. Тэгээд тасаад ич дахиад жижигрээл дахиад ингээл багсаал. Тэгээд ангууд одоо ингээд хүн чинь бас өөрийнхөө эдцүүлээс нөгөө тав тухаа мэдэрч байгаа шүү дээ. Зүгээр л яг миний аяга байлаа гэж бодоход тэр аягтай байж иж би ингээд тав тухтай тэр чинь миний нэг гэрийн нэг хэсэг байгаа шүү дээ. Тэр маань байхгүй болчихвол бас яг тийм тав тух гэдэг юм байхгүй болчих юм билээ. Тэгээ хүүхднээсээ бодоод үзэнгүүт амар тухгүй байсан байна та зөвлөг гэж боддог. За одоо хот руу орж ирээд. За одоо нөгөө нэг авгалдаанаас ирвэхээ болох, дурсамжууд нь дитэйлтэй болох, найзууд нь таныг өөрчлөх, тэгээд гоё зүйлээ хажуугаар бас муухай зүйлж гарч ирсэн гэх тэр тухай. Хот руу орж ирээд амьдарч байгаа байхгүй юу? Бас ингээд манай ээж 2 ээжтэй. За одоо төрсөн ээж, өргөмөл ээж гэж 2 ээжтэй байхгүй юу? Гэтэ хоёулаа одоо ингээ 2 эмээ маань миний амьдралд хоёлоо ингээ маш чухал оролцоотой 2 эмээтэй болохгүй. Хоёлоо л яг төрсөн өргөсөн гэлтгүй бүр ингээ тод оролцоотой тим эмээнэр, тим ээж нар. Тэгээд хотод ирээд яг төрсөн эмээгийнхаа гэрт хамтдаа бүгдээр амьдарцгааж байгаа байхгүй юу? Бүгдээрээ гэдэг нь ээж тэгээ би тэгээ тэгээд тэр үеэс за одоо энэ гэр бүл дотор юуч болж исэн гэсэн эднэрийг би өөрчилж чадахгүй маань. Би өөрийгөө л өөрийнхөө харах үнцгийг өөрчилж чадах юм байна. Би одоо миний нөгөө хамаг гол анхаарал төвлөрөл фокус тэднэр дээр байгаад байсан. Тэднийг би үзээд ингээд тэднэрт анхаарал дэдэг байснаа би ингээд 12 3 хүрээд өөртөө анхаарч эхэлж байгаа байхгүй юу? Би бас сонирхолтой юм байна штэ. Хүчтэй шин бас хүчтэй юм байна штэ. Надад бас хувийн амьдрал гэж байгаа юм байна. Хүн ингээд найзуудтай болоод тэрнээс өмнө нэр найзгүй байсан юм байна. Найзтай болоод ингээд юу найз мантай байсан юм шүү. Тийм аа. Найзгүйдээ биш. Тийм. Тэгээ ингээд найзтай болоод ингээд өөрсдийн гэсэн юм дурсамжтай, өөрсдийн гэсэн нэг юм юмтай болох чинь гоё юм байна штэ. Тэгвэл одоо энэ гэр орно юу болох надад хамаагүй би ингээд өөр дөрөө төвлөрлөө гэж бодож хэлсэн баггүй. Тэрэнд маань миний найзууд үнэхээр тусалсан, дэмжсэн. Одоо ч гэсэн миний одоо ингээд тулгын 3 жилсэн шиг Нямка ганч юм хулан гэдэг ингээд гурлаа. Йоо яг наа чиг 10 жилийнхаар цасагдчих чинь Нямка ганч юм хулан гэсэн чинь. Тэгээд Нямка ганч юм 2 хонгороо маань ер нь ингээд бүгдээрээ урангоо гэж за ингээд бусад бүх найзууд маань бүгдээрээ нийлцгээгээл бид нар бие биенийгаа ер нь ингэж эвлүүлж босгож одоо ингээд яривал бүгдээрнгийнх нь л гэр бүл тухайн үедээ асуудалтай байсан уу байсан хэцүү байсан уу байсан бид нар чинь тэгэл бүгдээр яг юм өвдөгш гэр бүлүүд ер нь ховор штэ. Ингээл ярих бол бүгдээрээ л салсан саринсан хэрүүлтэй уралтай янз бүрийн юм байдаг л байдаг гэсэн. Хэрүүл байдаггүй маа гэхэд нэг өөр санхүүгийн асуудал ч юм уу эрүүл мэндийн асуудал ч юм уу тийм. Тэгэл тийж хахад бидний ингээл найзууд нөхөрлөл дунд бүгдээрээ л нэг тийм юмнууд байдаг гэсэн ч гэсэн бид нар 10 жилдээ анги дээр уулзаад би биенийхээ бүтэн болгоод яг ингээд тухайн үед чи ингээл нэг өөрийгөө хувцаар илэрхийлэх ойл жимэглэлээр илэрхийлэх гэдэг чинь бас л нэг онцгой нэг юм нь шүү дээ. Тэр үед чи дөнгөж нүрэ бодоод нэг дөнгөж уруулаа өнгөлж эхэлж мэхэлж байгаа байхгүй юу? Хумсаа нэг дөнгөж нэг гэлзүүлж мэлзүүлж эхэлдэг ч юм уу тийм. Тиймэрхүү жижиг юмар гэж өөрийгөө нээж эхэлж байх үедээ хамт байсан болохоор тэр л амар тусалсан юм санагдав. Тэгэхээр бүр ингээд би яг гэр бүлийн хүмүүжлээс ч давсан ч юм уу тэнцсэн их хүмүүжлийг найзууд би биэндээ өгж болдсон юм байна шүү дээ. Би тэгтээ нэрээ Ганжимны Нямка хоёртойгоо хонгороотойгоо тааралтаагүй байсан бол яг ингээл тэр үүрэн дотроо яг нэг юм одоо өөрийгөө чөлөөлж чаддаггүй тэр хിവэрэ байсан бол яана гэж бас айгүйх боддог. Найзуудаас юу сурч авсан бол яг одоо ингээд барьж аваад хэлвэл зөрөгтэй байхыг.
Яг зоригтой байхыг ямар арга замаар сурсан бэ? Өөрийгөө илэрхийлж би ерөөсөө өөрийгөө илэрхийлж чаддаггүй л байсан байхгүй юу? Хичээлээ тараад ямар нэг юмд явлаа гэж бодоход тэрийг хэлж чаддаггүй ч юм уу. Тэгээ жишээ гэвэл одоо таны надтай ингэж харьцаж байгаа чи надад таалагдахгүй байна. Яагаад намайг загнаад байгаа юм бэ? Би буруу юм хийгээгүй шүү дээ. Ч юм уу те. Тэр үйлдэлүүд дээр ингээд эсэргүүцлээ илэрхийлж чаддаггүй байсан. Одоо уул өсвөр насны хүмүүс чи айгүй эсэргүй байдаг шүү дээ. Би ерөөсөө тийм биш л байсан байхгүй юу? Тэрэн дээр ингээд баг үгүй зөрөгтэй бай надгаа хэл гэдэнгүүт би тэрийг хэлэнгүүт миний амьдрал өөрчлөгдөнгүүт миний дуу хоолой хамаатай юм байна штэ. Би ингээд саналаа хийлүүл энэ ч одоо өөрчлөгдөж болдсон байх штэ гэдгийг ухаарч байгаа байхгүй юу? Нэг юм гэх юм бол манай ээж чинь ингээд айгүй хөөрхөн, айгүй залуухан, тэгээ айгүй жоохондоо намайг гаргацсан. Тэр хүний чинь амьдрал бас ингээд зэрэгцээл яваал өрнөөл байгаа штэ тий. Тэр хүн чинь зөвхөн ээж гэдгээс гадна хувь хүнээрээ бас ингээд явж байгаа. Тэрийг айгүйх манай эмээ айгүйх ингээд дэмжээд чи ээжтэй битгий саад бол ээжтэй ерөөсөө бити ээжтэйг ингээд зууралтай те ээжигээ тайван байлаа ээжтэй битгий саад болоо те ээж чи ингээд чөлөөтэй амьдраг гэд айгүйх тэгдэг байсан байхгүй тэр нь яг их хүний хувьд бол зөв штэ те өөрийнхөө охиныг бодож гин өөрийнхөө охиныг ингээд зүгээр нэг ганц би ээжийн амьдралаар залуу насаа бити өнгөрүүлээрсээ энэ маань бас ингээд өөрийгөө олоосоо дахиад хайр дурлалтай уулзраасаа өөрийгөө бити хаяасаа тэгэл ажлынхаа дараа ч гэсэн өөр юм хийгээсээ зүгээр ингээд гэр ажил хоёрын хооронд явсан хүн бити болоосоо гэсэн цаад хайраар гэхдээ тэр хайрынх нь одоо над руу ингээд жоохон юм хүч болж орж ирээд бити ээж байгаа ингээд ээжтэйгээ бити бараг л бити ээжээ саад болоо да гэсэн нэг тиймэрхүү айгүйх байдаг байсан байхгүй тэрэндээ би бас айгүйх гимшээл би ээжэд ингээд саад болоо би ээжийг ингээд хойш нь амьдралаас татж байгаа ганц юм нь би л юм байна л да одоо ямар ч юмтэй тий гэж айгүйх тэгж боддог байсан тэгээд яг тэр одоо өсвөр наснда одоо өөрийгөө илүү олж мэддэг болоод яг л нэг л нүд нээгдсэн л юм шиг санагддаг. Нэг хаалттай байж байгаа л нэг нүд нээсэн ч юм шиг, чих нээсэн ч юм шиг ингээд нэг энэ ч одоо амьдрал чинь энэ үүрнээс гараад ингээд өөр цаана юм байгаа юм биш үү гэж бодогдсон. Тэгээд би ингээд үгүй би ээжтэй саад болоогүй. Би ээжийн одоо туслах нь би ээжэд хань нөмөр нөөлгөн болохоос биш. Би ээжийн хувьд ачаа бараа бол бишээ гэдгээ илэрхийлж эхэлсэн. Тэрийг үзүүлж эхэлсэн баг гэж боддог. Ээж нь өөр одоо таныг өөрчлөгдөж байгаа анзаарч ирсэн юм юу вэ? Чи хөвчлөлтэй юм биш үү гэдгээс өөрөөр тийм одоо анх удаа ингээд ээж надаа энэ болохгүй наа энэ таалагдахгүй байна за ингээд тийм ч юм уу одоо та надад ийм мэдрэмж төрүүлээд байна гэж хэлэхэд ээж нь анх яаж хүлээж авч ирсэн бэ? Ээж бол үнэхээр дэмжиж хүлээж авдаг байсан. Ээж хизээж намайг ингэж мохоосон, доош нь хийсэн. Урмын минь хугалсан юм бол хизээж байж байгаагүй. Тэгээд тэр үед яаж тэгж болдог гэсэн мэдгүй. 16 таагаас хүн чинь ингээд 90-ийн өмнөх аваад тэгээ нэг ойр зүрийн ажил хийх боломжтой болдог шүү дээ. Би 15 таа зүгээр зөөгчийн ажил болоод хийсэн байхгүй. Тэгээд ээжэд хэлсэн чинь эмээ өвөнөр өөр хүмүүс болохоор ингээд ноо гэд өстой бараг л гадуур тэнэх гэлээ мөлий. Гэлдэж байгаа шүү дээ. Ээж болохоор зүгээр яа хийгээд үзье. Ээж нь чамаа гүргээд өгье. Гоё очоод авъя. Хийгээд үз миний охин ямар баах нь хэцүү байвал тэр л үз. Амар чи өөрөө л мэд. Окей гэд миний зөөгчийн ажил намайг хөргөж өгчээсэн баггүй. Тэр мэр үеэс эхлээд ингээд энэ охин маань ингээд өөрчлөгдөж гин, хувирж гин, өөрийгөө олж гин, би энэ дэмжих хэрэгтэй юм байна гэж яасан. Тэгээд нөгөө нэг миний охин ч хөвгчлөлтэй юм байна штэ гэдгээс гадна бас нэг ингээд толгойд үлдсэн нэг ишлэл үг нь болохоор би 17-тоо яг анхны ингээд хайр дурлалтай уучраад тэгээд тэр маань бас айгүй токсик байгаа. Тэгээд нөгөө болоо да гэж хагаад 18-таа салсан баггүй. Тэгээд салалтын тэр үе чинь бас ингээл хэцүү байгаа. Салалт дуусаад яг ингээд миний одоо системнээс тэр нэг хайр дурлалын юм ингээд гарсан л байсан юм шиг байгаа. Би тэрийг бол мэдрэг байсан. Чи ээж бас нэг орой суужснаа. Миний охин ингээд нэг эргээд ирлээ шүү гэтгсэн. Тэгэхээр яг ингээд намайг ингээд өөр сэтгэлээрээ өөр газар явцсан. Өөр юм туулаад ингээд зовоод шаналаад тэрийг давн туулаад тэгээд буцаад ирээд ингээд ээжийн охин хэвээрээ ингээд буцаад ингээд сэтгэл зүйн хувьд ингээд буцаад
ингээд биендээ орсон байгааг нь анзаарсан байгаа байхгүй. Ямар гоё сайн ажиглалт юм бэ те. Харин тийм сайн ажиглав. За өсвөр насны дээр өөр тохиолддог юм юу вэ? Одоо ингээд бусад хүүхдүүд болохоор өсвөр насны дээр ингээд жоохон ингээд уналтанд ордог шүү дээ. Ингээд өөрийгөө үзээ ядаад өөртөө итгэхгүй болов ч юм уу. Таны өсвөр нас болохоор ингээд эсрэгээрээ өөрийгөө таньж нэгээл үзэл бодлоо илэрхийлж сурсан тийм өсвөр нас байсан мэн те. Өсвөр наснд гэхдээ хэцүү л тохиолддог юм билээ. Богинохон хугацаа юм шиг хэрнээ айгүй л хэцүү л тохиолддог юм билээ. Тэгэл угсаа яг одоо ингээд жоохон бэбинүүд чинь гарч ирээд ингээд махан биений хувьд ингээ өсөж хөгжиж явж хагаад шилжилтийн насн дээр яг бэбигээс насанд хүрсэн хүн рүү шилжиж байгаа юм чинь тэр байл ингээд бие махбодоос гадна энэ дотор маш их юм болж байгаа байхгүй. Тэгэхээр нэг жижигхэн мэдрэмжүүдээс гадна том мэдрэмжүүд рүү орж ирж байгаа. Бид нар жижигхэн мэдрэмжүүдийг зохицуулж чаддаг байсан. Том мэдрэмжүүдээ зохицуулж сурах гэж хичээж байгаа учраас зөндөл юм болдог. Тэгээд миний шилжилт бол үнэхээр шилжилтээсэн. Одоо нөгөө Кафка, Франц Кафкагийн хувирал тууж дээр ингээд хувирал болоод бүр ингээд хүн байж иснаа арваалж болоод хувирчдаг штэ. Тэрэн шиг би бүр ингээд зүгээр өндөг байж иснаа ингээд за одоо гоёор л одоо эргээхэ болоод ингээд хувирсан баггүй. Тэрэн донд ингээд гоё ч юм байсан, хэцүү ч юм байдаг байсан. Бас ингээд одоо ингээд ярихаар гэтээ би нэг зөндөө ярьсан болохоор манай найзууд бол мэднэ. Гэтээ манай найзууд ингээд чи яа тэрийг хилдэггүй байсан гэдэг байхгүй. Миний одоо нэг ганцмгийн явах хонгороо бид хэд ч юм болохоор тэр хит маань болохоор ингээ айгу хүчтэй, зоригтой, ангид нэг юм чанга охтод байдаг штэ тий. Ангиа ингээд бас базчдаг, үзэл бодлоо хилчдэг ингээд юм галзуу. Би болохоор тэднийхээ ингээд туганд орон амраад байж идэг ингээд тэд нар намайг хамгаалцдаг. Би ингээд байждаг байсан байхгүй. Гисэн мөртлөө би бас ангийн нөгөө бүлинд өртөжсэн. Намайг ингээд дээрлэхэд одоо миний цөмхөмгийг ухаад өөрөө бичсэн өдрийн тэмдэглэлийн маань хүнд бичсэн хайрын захааг маань уншаад тэгээд ёо ямар муухай юм бэ. Тэгэл ингээл одоо тойд ч нэг айгуух том аралтай тэлээ мэлээ зүөх айгуу модны гэдэг үсэн штэ. Тийм гоё том цагирган юм зүөх модны. Би нэг ингээл нэг жоохон өөрийгөө гоёж мөчүүд надгаа тайл одоо надад үг мөг ч гэдэг юм уу те. Гэл ангийн хананд ингээд хойш нь налуулж байгаа л дээрлэгч мэрлэхэл. Тиймэрхүү дээрлэхэлтүүд одоо би дээрлэхүүлэхэд хамгийн одоо хэцүү байх боломжтой хүмүүсийн л нэг одоо найзууд нь айгүй тийм галзуу хүмүүс байгаа штэ. Тэгж яхад хүртэл намайг хүртэл тэгж дээрлэхэж айгүйх би бүр сургуулаасаа шилжмээр байна. Ээжээ би буцаад Эрдэнэт явмаар байна. Эрдэнэтийн сургууль руу намайг шилжүүлээд өгөө. Энэ хотын сургуулийн охтууд намайг дээрлэхэд байна. Бүлийдэд байна. Би чадахгүй нэ гэж мэж бүр ээжтэй хэлжсэн. Тэгээд ээж одоо тийм байхгүй миний одоо хүнд чинь орчин нөхцөл гэж чухал эдийн чи дээр орчин нөхцөлөө сайжруулах гэж хичээж байгаа. Эргэн тойрноо сайжруулах гэж хичээж байгаа юм чинь хоёлоо цаашаа явнаа. Буцаач өнгөрсөн рүүгээ явахгүй гэд тэгээд тэгжсэн. Тэгэл тэр бүлигийн үеийг ч гэсэн даван туулаад бас нэг сэтгэл санааны одоо уналттай үеийг гарч ирэл. Өсвөр наснд бол их зүйл тохиолдож байсан. Гэхдээ тэр бол тэднэр тохиолдсон учраас яг тэгэж шилжилт нь гой өрнсөн баха гэж боддог. Тийм таныг хурцлж өгөөл тэг хүн танд зураал. Гэхдээ тэр өдрийн тэмдэглэл уншин хүнд бичсэн хайрын захиаг уншин гэдэг бүр ямар муухай. Гэхдээ ингээл хүмүүс ингэдэж штэ. За хүмүүс гэж томчууд за хүүхдүүд штэ гэл тэгдэг. Ясам дээр хүүхдүүд ингээм амар муухай байдаг те. Бүгд биш гэхдээ ингээд хүүхдүүд ингээ үнэхээр зөвүүн байдаг те. Тэр зөвүүн байдаг. Тэр үед тэр юун захиа байсан бэ гэхэлэр штэ те. Тэр чин 2007-8 оны үед юм жижигэн охид гэдэг сэтгүүл байдаг байсан баггүй. Афродита охид гэдэг юм жижигэн сэтгүүл гардаг. Тухайн үеийнхаа л баг Вэлен заяа. Космополитен. Тэгээд тэр сэтгүүл дээр хүмүүс захиа бичээд захиагаа явуулаад тэрийг нь охид сэтгүүл хевлээд тэгээд зөвлөгөө бас бичдэг байсан баггүй. Тэр нь бүр айгүй хөөрхөн ингээл яг би ангийнхаа хүүгүүд дурлцглаа. Гэхдээ ингээд яаж тэглээ илэрхийлэх юм бэлээ мэдэхгүй байна. Яаж өөрийгөө илэрхийлэх арга замууд хэлж өгөөч гэл тэгэнгүүт ингээл өөрийгөө илэрхийлэх 10 арга зам хэлж өгдөг ч юм уу те. Айгүй хөөрхөн юм яг огтод зориулсан тийм сэтгүүлээд үүсэн баггүй.
Тэгээд би тэрэнд зориулж захиаж өсөөсөн байхгүй. Би нөгөө дээдлийн ангийнхаа нэг одоо хүүд сайн болоод тэгт тэрийг мэдгүй штэ. Юм ярьж бараг үзээчгүй байгаа штэ. Тэр үед чи ингээ юм ярьж үзээгүй мөртлөө сайн болдог гэсэн штэ. Тэгээд тэрийг бичсэн, захиа бичсэн. Тэгээд тэр чинь би ингээ захиа шиг дугтуун мөхтөнд хийхгүй штэ. Бүр ингээд нуглаад бараг нэг иймхээ жижигхэн болгоод тэгээ үүргэвчнийхаа голын бүр ингээд нууц халаас руу хийцэн байсан байхгүй юу? Тэгээд бин тамирын хичээл дээр бүгдээрээ цүнхнүүдээ үлдээгээл явдаг штэ тий. Тэгээ бин тамир орсон хойгоор миний цүнхийг ухаад бүр тэр нууц харманаас нь олоод тэр захиаг уншаад тэгээд ингээд тараагаад бон инээдэн манайдан болгож байсан. Тэгээд тухайн үед тэр чинь бүр ингээд газрын гаваар ормоор санагдаж байгаа юм чинь. Одоо бол ингээд яг гэж бодох ч гэсэн тухайн үед миний амьдралын олон проблем дотроос тэр чинь хамгийн томоор л цохоод гараад ирж байгаа юм чинь. Тиймэрхүү юмнууд айгүйх байдаг гэсэн. Нэг бас айгүй яг гонигтай л та. Гэхдээ тим дэвтэр байвал гоё шүү гэж хэлвэл бид одоо ганчмын явах хонгороо хоолой бид хэд ингээд ийм дэвтэртэй байсан байхгүй зүгээр л юм тийм дундын дэвтэр. За. Тэгээд гаднаас нь харахаар зүгээр ингээд хичээлийн дэвтэр шиг харагддаг. Ийм гоё тэмдэглэлийн дэвтэр биш. Нууцлалтай байхгүй. Тийм бүр матин дэвтэр шиг харагддаг. Тэгээд бид нар дээр нь тэмдэглэл бичээд ингээд ээлжлээд хоорондоо ээлжлээд явуулдаг. Тэгээд эхлээд хулан бичээд ингээд 1 2 нүүр хичнээн 2 хулан байсан юм уу? Үгүй би. Хичнээн ч нүүр бичсэн хамаагүй. Тэгээд ганчмыг тэрийг хэд хоног гэртээ авч явж байгаа мартаж санаж янз бүр болж байгаа. Тэгээд бас тэмдэглэл бичээд ингээд 5 биеийн дундаа ингээд иргэдэг тим дэвтэр байсан байхгүй. Тэгээд тэрэн дотор чи ингээд ямар ч нууц байхгүй бүхэл юмаа бичиж байгаа штэ. Сэтгэл санааны байдал сайн болсон, харилсан, дурлсан. Гэхдээ бид нээж нэг ангийнхныхаа муулсан ч тийм юм бол бичдэг байгаагүй. Тэгээд тийм тэр нь бүр зузаан болцсон. Айгуу гоё дэвтрээс авахгүй тэр бараг л түүхийн бол дур байсан. Тэрийг бид нар ингээ олон жил хадгалсандаа гэж бодож явдаг байсан. Тэр дэвтрээ бас суулгаад алдсан. Гэхдээ хин хулгаас энэ мэднэ л тээ. Тэгээд хизээч эргүүж олж авч чадаагүй. Тийм 10 жилийн бүлийнүүд бас. Та одоо бүлийнүүдийг одоо тухайн үеийн яг таныг бүлэдчихсэн хүмүүсийг юу гэж боддог вэ? Гомдол байдаг уу? Эсвэл эсрэгээр өрөвддөг үү? Ойлгодог уу? Бид нар одоо гэртээ юм байсан болохоор эсвэл өөртөө юм мэдрэмж мэдэрдэг байсан болохоор тэр дутуу мэдрэмжээ над руу ингэж дайрч гаргадаг байсан даа ч юм уу. Би болохоор ингэж боддог байхгүй юу? Одоо 10 жилдээ бүлий байсан хүмүүс ер нь том болоод ингээд харамсан даа гэж боддог. Тэгээ бүлийдүүлжсэн хүмүүс нь яг ингээд нөгөө хамгийн сүүлд нь би инээдэг гэх нэг тийм үг гэдэг шүү дээ. Бүлийдүүлдэг байсан хүмүүс нь ингээд хожиж гарч ирдэг юм шиг. Ингээд 10 жилд тухайд хүүхдүүд ингээд дээрлэгч байгаагаа биш тэ хүчтэй мундаг байна гэж бодож идэг. Яг ингээд бодит түнэн дээр тэд нар ялагдж идэг. Ямар муухай зүйл, ямар балиар сэжгийн зүйл гэдгийг ердөөс ойлгодоггүй. Одоо та хэд ингээд тэднийг юу гэж боддог вэ? Гэтэ одоо муухай л да. Гэтэ гинүүхэндээ хэлгээд бүлэдчихсэн хүмүүс эсвэл нөгөө эртөө хүмүүс атмандчихсэн хүмүүс бодит амьдрал дээр гараад нэг тийм амжилттай айгүй тийм сайн явдггүй шүү дээ. Яагаад ч юм бэ? Тэгэхээр одоо эсэргээрээ бүлэдүүлжсэнүүд нь болохоор ингээд хөрхөн аз жаргалтай амжилттай байгаад идэг. Жижиг зүйлээс аз жаргал мэдрээс сурцсан тий. Тэр яг нэг бүлэдүүлсэндээ тийм давуу тал олсон ч биш л ах л та. Тэр зүгээр сэтгэл санааны л юм байдаг баг. Би яг ингэж бодож үзэж байгаагүй юм байна. Үнэхээр л яг дутуугийн л юм байдаг байсан баг тий. Одоо анхаарал дутагдаад ч юм уу гэртээ үгүй тэгээд бид нар ч гэсэндээ гэртээ анхаарал дутагдсан байсан хайр дутагдсан байсан гэхдээ тэрийг бид нар ангийнхаа өөр хүүхдүүд дээр тэгж гаргадгүй л гэсэн шүү дээ. Тэгээд ялгаа нь яг юу гэдэг юм бэ? Яг ингээ адилхан уг нь ингээл адилхан стресстэй гэр бүлээс ингээ ирчээд тэгээд тэрийг тэгж стрессээ өөр хүн дээр гаргаад тайвширч чаддаг байсан юм бах та. Би бол хүн тэгж стресс хүнийг дээрлэгчээд тэрнээсээ кайф авч чадахгүй. Бүр гимшээд өөрийгөө бүр үзээд тоохоо тий талын дараа бүр ичмээр санагдаад өөрөөсөө. Тэгэхээр тэрэн дээр чи тэр шийдэл гаргаж чадахгүй юм шиг байна. Яагаад гэдэг байсан мэдэхгүй. Би тэгээд сая чи тэр нөгөө саяхан хэвлэлтээс гарсан Heaven гэдэг номыг уншсан юм. Японы би зохиолчоо сандгүй чи энэ дээр зургийг гаргахгүй тий.
Heaven гэдэг тэр нь болохоор яг ийм өсвөр насны бүлгийн тухайн ном байсан байхгүй. Тэрийг уншаад бүр ингээд ном уншихтаа хүн чинь ингээд яргадаг байтал би тэрийг уншихтаа зовоод бүр ингээд арай гэж ихлүүлсэн юм чинь дуусгах юмсан да гэж бодож зовж дуусгасан. Тэгээд хэрвээ бүлийдүүлж байгаа бол тэрийг уншвал бас нэг өөр өнцөг харахад тустай юм шиг байлээ. Та бүлийдүүлж байгаагаа хэрхэн даван тулсан бэ? Би одоо гал нь яг манай ихчийн 5 хүүхэд байдаг. Одоо би 5 үеэл биш үеэлд өвш штэ. Whatever. Ингээд дүүнэртэй одоо яг ингээд хамгийн том нь 15 хүрсэн. Тэгээ 2 насны зөрүүтэй ингээд жоох хүүхэд байгаа байхгүй юу? Тэг ингээд 10 жилийн дээрлэхэлттэй ингээд тэгдэг гэлэг тиймэрхүү маягуу сонсогдоод тэг энэ сэдв надад ингээд яг жихнээсээ яа одоо ингээд 10 жил одоо ингээд одоо таны тэгж хайрын захиагч ингэжсэн ингээд одоо том болцсон байхад ч гэсэн юм гомдолтой үлдээд байна гэдгийг тэр хүн одоо ингэж боддог болов уу яадаг бол тэр зүйлийг одоо яаж даван туулах хэрэгтэй юм бол одоо ингээд манай дүүнер хэнийг нь бүлэдүүлснээ хариу авахыг сонголт гэж боддог болчиход гэж би ингээ айдаг. За ингээ намайг хараацсан юм чи маргааш нь би тэгээ хараач. Миний энийг хулгаасан бол би тэгээ хулгаалч. Намайг тэгж хараасан чи би өдөөс нь тэгж хараасан. Тэгээ тэгж одоо гаргалгаа одоо цор ганц гаргалгааны юм байна. Адилхан мин байх, бүлэг байх юм байна гэж бодох үү гэж боддог. Та яг яаж дамжуулж байсан? Миний бодлоор саяны чиний хэлж байгаа гаргалгаа яг зөв тундаа бол зөв байж болох юм шиг санагдчихэв. Яагаад гэвэл би өөрийгөө өмөрөх ямар ч тийм хүч чадлагүй байсан байхгүй юу? Одоо тэр хүн намайг надад мин гаргалаа тий. За бүр энгийн дээр миний зөвчсөн гоё юмгийг аваад зөвчлээ. Тэгээд наадаа өгчий дөө гэдэг тэнгуут нь би өгч байгаа юм шүү дээ. Тэгээд нэг цаг дуусчлаа тий. Дараагийн хичээл эхэлчлээ би юмгээ авъя гэдэг тэнгуут гэж мэгээ заяа. Тэгээд би одоо тэгэл тэр байхгүй болж байгаа. Нэг өдрийн л нэг жижигхэн бүлийн л нэг хэсэг нэг байхгүй юу? Гэх мэтчлэн ингээл иймэрхүү юмнуудыг би ингээд тэмцэх гэхээр надад ингээд тэмцэх хүч ерөөсөө байдаггүй. Би ингээд гүйээ хариуд нь буцаагаад мин байх гэхлээр чаддаггүй байсан байхгүй. Тэгэхээр одоо яг хав тэр үеийн хуланд байвал гүй чи тэмцэж болноо. Өөрийгөө хамгаалаа. Чи ингээд чамайг дээрлэх байгаа бол чи буцаагаад дээрлэх нь ч одоо хаашаа юм. Ямар ч өөрийгөө хамгаалах ёстой шүү дээ. Чамд ингээд хоёрыг дуулах байх ёстой гэж би хэлмээр байдаг байхгүй юу? Тэр 12 тоглолтод. Тэгэхээр яг гаргалгааг нь эрүүл зөв гаргалгааг нь одоо сэтгэл зүйч ч юм уу өөр хүн л хэлж өгч чадах байх. Яг миний хувьд бол яг бүр ингээд тэрийг давсан муухай бүлий болох нь биш. Зүгээр өөрийгөө баг зэрэг ч гэсэн хамгаалж хүн чинь ингээд нэг өдөөд ахаар өөдөөс нь зүгээр байгаа ч гэвэл дахиж өдөхгүй байх магадлал бас байна шүү дээ тий. Тэр нь яг ингээд зүгээр байгаа ч гэсэн ингээд өдөөд дэдэг бол чиний буруу гэсэн үг биш л тий. Ямар ч нөхцөл байдал байж болно. Гэхдээ ямар тач ингээд өөрийгөө хамгаалж эсэргүүцэж үйлдэл хийжсэн нь зөв бахал гэж бодож байна. Гэхдээ зөрүүлж нөгөө давсан бүлий биш. Тийм давсан бүлий бол биш. Хамгаалсан бүлий. Та 10 жилдээ одоо ингээд өөрийгөө таньж байгаа штэ. Одоо ингээд флиртцсэн байсан юм ингээд дитейлд олж байгаа. Яг ямар хүүхэд болохыг хүсдэг байсан? Ирээдүйн мэрэгжил, зорилго эсвэл одоо мэрэгжлээс гадна би ийм эмэгтэй болвол гоё доо. Нэг ингэж хувцалтай, ийм үзэл бодолтой. Одоо тэр их чиг гэдэг ч юм уу тийм рол модел. Би бүр яг үнэ хэлэхүү. Би 10 жилдээ тэр ингээд нөхөн сэргэлт гарч ирээд ингээд хулан өөрийгөө ингээд бага багаар олж байгаа тэр үедээ 10 том болоод хин нэг л болох хэрэгтэй юм байна гэж боддог байсан. Хинч биш. Наад ихтэй айгу зүгэл нь штэ. Хинч биш. Хинч биш. Яг одоо бол энэнд ингээд алдаатай логикийг би ойлгоод байгаа юм л та. Яг тухайн үед юу гэж боддог байсан бэ гэвэл алдартай амжилттай болохгүй юм бол шал утгагүй юм байна. Би ингээд заавал хин нэгэн болж ээж айгу гоё байх юм байна. Би ингээд айгу амжилттай хүмүүс ингээд намайг хараад таньдаг. Зүгээр нэг хулан биш. Нөгөө хулан гэж таньдаг. Тийм л болвол гоё юм байна гэж тэр үедээ би айгүй хүчтэй тэгж бодогддог ус. Бүр ингээд 15-таагаас ихсүүлээд яагаад ч юм бэ мэдэхгүй ерөөсөө л би ингээд юм. Тэгтээ ямар нэгэн арга байрлаар алдартай болох биш. Зүгээр яг ямар нэгэн ур чадвараар хүндлэлтэйгээр айгүй юм хүндлэл хүлээсэн тийм нэр хүндтэй болохыг айгүй хүсдэг, мөрөөддөг байсан. Тэгээ яг тэрнээсээ бол гайгүй
тэр зорилготой бас гайгүй хүрсэн гэж боддог. Яг одоо бол бодвол үгүй тэр заавал шаардлагагүй гэж хэлмээр л байна л да. Одоо ингээл цаг хугацаагаар буцаж очивол ингээл бага насны хулангаар аялал нь шүү дээ. Тэр охины тухай яриа л шүү дээ. Тэгээ ингээл буцаж очивол энэ чинь тийм байсан шүү, энэ чинь ийм байсан шүү гэл ингээл хэлий гэвэл заавал тэгэж амьдралын чинь аз жаргалын чинь хэмжүүр нь амжилт биш шүү гэж хэлмээр л байна л та. Гэхдээ яг хулан яг уу аз жаргалыг ч амжилтыг ч хамтд нь ингээд авч явж чадсан болохоор одоо тэрэндээ бол баяртай байна. Манифест хийсэн шүү. Тийм шүү дээ. Ерөөсөө тэр чигтээ манифест. Та би ингэж бодлоо. Яг үнэндээ та сэнглэж яагаад ингэж алдартай болохыг хүснээ мэдэхгүй байна. Ямар ч зэн хүчтэй мэдрэмж орж ирсэн гэд. Би болохоор ийм итгэдэг байхгүй юу. Хэрвээ чи ингээ ямар нэгэн зүйлийг ингээ амар ингээ хүсээд бүр ингээ шунаж дурлаад байвал яг үнэндээ чиний ирээдүйн үлбэр чи аль хэдийн тэр зүйлийг авцсан өөрөө болгоцсон болохоор чи ингээ одоо яг ертөнцийн дээр ингээ цаг хугацаа байдгүй гэж ярьдэн шүү дээ. Өнгөрсөн ирээдүй байхгүй бүгд нэг цагт байдаг. Тэгээ ингээ зэрэгцээ одоо тэдэн жилийн дараах руу би чи хүссэн байгаа болохоор чи одоо гинт ингээ би яг ингэмээр ахын ингээ хүсээд байна гэдэг гисэн. Чи ямар гоё юм бэ тий. Та одоо ингээ ирээдүйн хөлбөрөнд хүрсэн болохоор та тэр үед ингээ хүсээд мессеж хийгээдсэн биз дээ. Үгүй чи одоо хүсээд тэгтгүүл чи наашаа ирэх гээд байна. Хулаан гэд. Тэгээд би одоо өөрийнхөө ямар нэгэн хүсэл мөсөлт тэгж боддог. Хүй би одоо ирээдүйд энд хүрсэн болохоор одоо хүсээд байгаа юм биш үстэй. Stop. Амар том өрөөд тэгдэж шүү дээ. Ястаа үнэхээр хүнд хэлхээс ичмээр том өрөөддөг байсан. Тэгтээ тэрийг нөгөө нэг найзуудтай нөгөө ганцхан ямар болохоор хэлхээс ичдэггүй. Би тэгэд угаасаа яг тийм ингээд давсан том хүсэл мөрөөдөл ярьдаг. Айгүйх ирээдүг ярьдаг. Айгүй ингэж задгаа сэтгэдэг охтууд байсан байхгүй. Ямар гоё наа чи тэгтээ гоё штий. Хэр гоё. Тэгсэн учраас ингээд бид хэд бүгдээрээ айгүй хаз жаргалтай ижил тэгш ингээд одоо хүртэл ингэж гоё байж чаддаг байхгүй. Би бинийгаа нөхөж чадсан учраас яг нөгөө soulmate гэж байдаг шиг soul friends гэж үзнэ. Одоо ингэ чи арай хитрхи том өрөөдөд нөө жоон газартаа буу гэдэггүй. Тэгэхгүй шүү дээ. Ерөөс тэгж эхлэхгүй. Бүр улам нэмэл тэгвэл гоё юм биш үү? Тэгвэл гоё юм биш үү? Гэл ингээл бүр ингээл би бинийгаа бүр улам хөөргөөл ингээл байдаг. Тэгээд яг ингээд бас ингээд төөрөх гээд ахангууд нь чиглүүлчихнэ. Адилхан л төөрөөл явмаар энэ тэгсэн мөртлөө бас үгүй. Ингээд олон толгой чинь арай илүү сэтгэгээд байгаа юм шиг байна. Би ингээд яг 10 жилээ төгсөөд нэг мэрэгжил сонголт гэдэг нэг юм аягүй хэцүү байдаг. Хэцүү шүү дээ тийм. Тэрэн дээр ингээд төөрчөөд уул нь бол би ингээд багасаа аягүй уран зохиол аягүй унших дуртай, ном унших дуртай, бичих баг зэргийн дуртай тэр талын хүн болох хүсэл сонирхолтой л байсан юм. Тэгсэн мөртлөө яагаад ч юм бэ ингээд ангаах тийм. Тэгж яхад манай найз охин ингээд намайг яг бүлэдэж байгаа юм шиг ханд ингээд шахаж зогсоож байгаа. Чи яагаад толгой чи эргээд байгаа юм бэ? Чи ангаахын хүн биш штэ хулаа. Чи өөр энэ креатив юм а хий, чи сэтгүүлч хүн. Чи сэтгүүл зүгээрээ яв. Юу яриад байгаа юм гэд. Тэгээд найзтайгаа ингэ загнуулаад за гэж ингээ би бинийхээ амьдралын зам чигийг нь хүртэл тэгэж зөв болгож өгсөн. Би энэ талаар асууя гэж бодож байсан шүү дээ. Та нөгөө яалаа дээр ярьсан өгсөн мэсгстэй. Тэгээ яг өөрийгөө олоход яагаад юу ангаах руу орсон бол хин нэгээр хажуунаас нь зөвлөсөн болоо эсвэл тэр үед тэр мэрэгжил модонд орсон байсан юм уу тэр сургууль. Үгүй тэр чинь бас л яг л нөгөө л өөрөнгөсөн толгойг бахар хүн ингээл хажуу талаас орж ирэхээр ингээл хамхуул шиг чиглэл салхитаагаал явчихдаг шиг л баггүй. Тэгээд би бас яг л 10 жилдээ яг ингээд за би яг ийм хүн болоод ингэн гэсэн тийм төлөвлөгөө байхгүй учраас гэрийнхнаас ирэх одоо комент ч гэсэн шууд орж ирнэ шүү дээ тийм. Тэгээд энэ толгойгоо явж байгаа юм байна. Энд тэгвэл ингээ хэлчих л та. Гэт тэнгууд чи ер нь ангаахын чиглэлээр явбал ажил мэргэжил олоход амархан өөр улсад очоод совилгчаар ажиллавал айгүй өндөр цалинтай байдаг гэсэн шүү дээ. Нарийн мэргэжил чамайг хүн ингээд орлуулахад хэцүү тийм нарийн мэргэжил эзэмшгүй да гэж хэлээл. Тэгэл за тийм байна. Тэгэл би за тийм байна. Энэ дотор нь хоосон байгаа юм чинь. За тийм байна гэл ингээл дагаа явчих жоох. Тэгээ нэг жил сурсан билүү та? Нэг жил. Тэгээд та ямар зөрөгтэй тэндээсээ гарч чадсан юм? Тэгэхгүй бол хүмүүс ч нөгөө за гэд ингээд сураад төгсчтэй юм л шүү дээ. Тэр зөрөгтэй гарахад хайр дурлал тусалсан байхгүй. Тэр болохоор яг ингээд 10 жилээ төгссөн тэр 100 ингээд надад анхны хайрч ирээд
асуудлууд ч ирээд тэгээд намраас нь ингээд шал өөр сургуульд сурч мураад ингээд амьдрал яг нэг ингээл айгүй гоё болж исэн нь бус дахиад нураад эхэлсэн бохгүй юу? Би ингээл гэр бүлийнхнийгаа нурж байгаа юмыг ингээл арай гэж нэг ингээд жоохоо скотчоор наагаал ингээл намдаагаал за одоо энэ надад хамаагүй би өөрийнхөө юмыг ингээд олох гээд байна гэд өөр дээр анхаарад өөрийнхөөгөө ингээд хөөрхөн болгоод явжсэн чинь минийх бас ингээл нураад эхэлсэн. Тэр болохоор 17-тод үнэхээр л яг л анхны хайр байсан. Бүх юм ингээд маш тод бүр ингээд одоо ч гэсэн ингээл би яг тэр ингээл яг ямар мэдрэмж төрүүлдэг байсан яг гэл үнсэлтэн тэрвэрлэлтэнд ямар санагддаг байсныг бүр ингээд бараг би яар загаад санаж байна. Тэгэж тийм тод үлдсэн бас тийм мэдрэмж байдаг юм билээ. Тэрнийхээ эсрэгээр нөгөө талаасаа ч гэсэн бас ингээл хин нь ингээд эсрэг хүсийнхаа хүнтэй хайр дурлал дээр яаж харьцгаа огт мэдгүй. Би ч гэсэн ингээл юм манай гэр бүл ч гэсэн тийм төгс биш. Тэдний гэр бүл ч гэсэндээ бас л төгс биш. Тэгээд хоёулаа ингээд яг хүнийг яаж харилдгийг мэдгүй, яаж ингэж инхрийлхийг ч гэсэн мэдгүй байсан учраас ингээд яг бүх болохгүй зүйлийг хийж үзэл, бүх хэлж болохгүй юмыг хэлж үзээд, бүх ингээд энэ дээр нь дараад үзвэл яа тий, ингээд үзвэл яа тий, эндээс нь хатгаад үзвэл яа тий л гэж ингээд туршсан юм шиг байна. Тэгэл хоёр биенийг аягүй хөвтгсөн. Айгүйч харилсан, айгүйч хөвтгсөн. Тэгээд надад бол тэр харилцаа маань айгүй ой дурсамж санагддаг. Ангаахаас гарахт нь яаж нөлөөсөн хайр дурлал. Тэр чинь тэгээд тийм одоо ингээл токсик юм болол айгүй санаа тэр үед үнэхээр тэнэг байсан юм уу, зөрөгтэй байсан юм уу? Одоо ингээд намайг хичээлд явуулдаггүй заяа. Би чинь нэгдүгээр курсын оюутан. Найз залуучин одоо X гэсэн үг шүү дээ. Нэгдүгээр курсын оюутан байгаа шүү дээ. Тэгээд хичээлд явуулахгүй, өөрөө ч гэсэн хичээлдээ явахгүй. Манад хүрээд ирээл гэдэг заяа. Тэгээд би өглөө ингээд 7 цагт босоод хичээл цүнхээ ингээд номон дотор хийгээд яа ингээд өглөө одоо 8:20 ч үлээ эхнийхээ хичээлд суух гэж байгаа юм шиг гэрээсээ гараад гэртээ за баярлаа баяртай за хичээлдээ явчаад ирээ баяртай ээжээ гэд бүрээжсээ төрүүлж гэрээсээ гараад автобусанд суугаад яа ингээд сургууль руу орж явах цагтаа найз залуугийнхаа гэр рүү орж идэв. Тэгээд яг хичээлээсээ тарах цагтаа найз залуугийнхаа гэрээс гараад гэртээ очив. Тэгээ ингээд явсаар агаад хичээл ном бүр ингээд тэр хичээлийн хуваар ямар хичээл ороод байгаа мага ямар ч тийм баримжаагүй ойлголтгүй болж байгаа хгүй. Тэгэл тэр яг би нэг тийм яг мэдээж дуртай л байсан л та. Гэтэ ингээд тэр хүнээс салж хагдчих чадахгүй байгаа даа ингээд тэгээд байгаа даа биш шүү дээ. Тэр одоо бодохоор нэг төрлийн одоо abuse байсан байгаа хгүй. Ерөөсөө хөдөлгөхгүй. Тэгээд тэрэн дээр ингээд би махбодын хувьд хөдөлгөхгүй гэс гадна миний үг яриа, үйлдэл, бодол санаагч гэсэндээ ингээд abuse хийгээд бацсан байсан. Тэр нь бас яг ингээд хүн чинь нэг тийм үйлбэр ингээд тод үлдчих юм тийм. Би хичээлээ тасалж явж хагаад нэг анги дээр очиод нэг бүтэн суулгуу суугаагүй ч үлээ нэг өдрийн хичээлдээ суусан. Тэгээд гарч ирээд найз залуутайгаа уулзаад байж хагаад ингээд өдрөө болсон үйл явдлаа ярьж байгаа шүү дээ. Нэг хөвгөлтэй юм ярьсан нэг тухайн үед болж исэн нэг хөвгөлтэй юм. Тэрний тухай ярьж нээлтцгээгээд гээд тэгсэн чинь нөгөө залуу чи тэгэл дунднаа орол арзатлаа инээжсэн бах та гэдэг төгхгүй. Тэгэхээр би тийм штэ тийм арзатлаа инээжсэн ингээд би ангийнхантайгаа ингээд хөвгөлтэй юм ярьж байгаа хүн хөвгөлтэй юм ярьж хахад би тэр дундаа арзатлаа инээгээл суух нь тодорхой штэ. Тэр тиймэрхүү үйлдэлүүдээр ингээд яг ингээд хүнийг одоо хүчирхийллийн нэг хэлбэр юм л да тийм. Тэгжсэн юм бэ лээ. Тийм одоо юмн дотор орцсон байсан. Тэрийг мэдгүй сургуулаа алдатлаа явсан. Ээж хүртэл ингээд намайг алдагдсан байгаа даа да. Өөр газар яваад байна да гэдгийг анзаарсан байсан. Тэгээд тэрэн дундаас арай гэж буцаж ухаж өөрийгөө гаргаж авч ирээд салах процесс бас л үнэхэр хэцүү аимшигтай юм болсон. Тэгээд салж гарч ирсний дараа л нөгөө миний охин буцаад ирлээ гэдэг юм биш та. Тэр болохоор яг тэр ихгүй. Тэгэл би ч гэсэн төлөө гэж би буцаад ирлээ гэж би явцсан байсан биз дээ. Үнэхээр явцсан байсан. Тэгээд тийм зүйлийг яг шууд амьдрал дээр гараад ихний хайр дурлал нь
тийм олон төрлийн одоо хүчирхийлэлтэй байхаар бас амар л юм билий. Цаашдаа ингээд яг хүн чинь ингээд цагаан цаас шиг байгаа шүү дээ. Цагаан цаас шиг хайр дурлал тэгээ ялангуяа ядж хахад ингээд өмнө нь хүн чинь уул нь ингээд өсөхөөсөө аав ээж хоёрынхоо хайр дурлалыг хараад эмээ өвөөгийнхөө хайр дурлалыг хараад ах эгчийнхаа эргэн тойрныхоо хайр дурлалыг хараад хүмүүс бие биенийгаа ингэж хайрладаг юм байна, ингэж хамтран амьдардаг юм байна, ингэж бие биенийгаа инхрийлдэг юм байна гэдгийг хараад үлгэрлээд өссөн хүн бол ингээд өөрийн хувийн хайр дурлал дээр гарч ирэхээр чиглэлтэй байна да. Надад бүр тийм чиглэлч байхгүй. Дандаа нэг төсөөлж байхгүй. Дандаа нэг юм ингээд хоорондоо ингэсэн хайр дурлалууд байжснаа. Минийх бас тийм болоод ирэнгүүт өө энэ ч одоо хайр гэдэг чи ийм хэцүү зүйл байдаг юм биш үсттэй. Тэгээ эмээ өвөд байгаа, аав ээжэд байгаа юм надад бас гараад ирлээ штэ. Өнгөө энэ ч одоо ямар золиг нь болоод байгаа юм бэ гэж бодогддог юм бэл. Зогсолтгүй завгүй амьдралын хэм маяг. Танд зориулан загварчлан. Бусдаас 3 дахин илүү даатгал бололтой цоошин дараа төлбөрт баяраар их багтсан. Хэрэглээндээ тохиолж хүссэн багцаа өөрөө бүтээв. Тэр нүүртөө яаж буцаж ирэв? Тэр токсик харилцаанаас салаад сэтгэл зүгөө яаж буцаж авчирв? Яаж хөл дээрээ босов? Одоо салаад бодвол санаж мансан л хэлэхгүй дээ үгүй юу? Эсвэл зөв шийдвэр байсан гэж бодсон уу? Үгүй штэ тэр чинь бүр ингээл яагаад ч юм бэ? Тийм жоохон байхад ингээл яг л дандаа л яг эцсийн цэг нь тэр хүн байх юм шиг л боддог юм шүү. Гохрон угаасаа энэ хүнээс саландаа гэж хамт байдгүй штэ. 17 таач тэр 27 таач тэр хинтээч үерхсэн би энэ хүнтэй суун, энэ хүнтэй амьдрын, энэ хүнтэй ингээл өвгөн эмгэн болцсон байгаагаар өөрийгөө төсөөлж л хайрладаг штэ. Тэгэж бодсон болохоор л үерхэж эхэлж байгаа штэ. Тийм. Тийм болохоор 17 таад тэр салахад бүр ингээл бүр дахиж өөр хүн намайг ингэж хайрлахгүй юм шиг. Дахиж өөр хүн намайг ингэж ойлгож чадахгүй юм шиг тийм. Тэгээ одоо бодохоор ингээл тэр бит хоёрын ойлголцол тийм сайн биш л байсан байхгүй. Тэгсэн мөртлөө тэр 17 таад хулан би энэс салчвал яаж өөр ихтэй хүнтэй дахиад ингэж гой хөвжөлдөж чадахгүй штэ. Бит хоёрын ингээ хоорондын жоок байдаг шиг өөр хүнтэй би юм жооктэй болж чадахгүй штэ гэж бодвол тэр нь айгүйх хэмзэглээд идэв гэсэн. Нэг давуу тал нь яг би хизээч би энэ хүнтэй ингээд одоо бэлгийн харилцаанд орсон. Би одоо өөр хүнтэй болохгүй штэ гэсэн тийм бодол бол байгаагүй. Ээж надад нэг бэлгийн боловсролыг сайн олгосон юм байна гэж би бодоод байдаг байхгүй. Тэр тал дээр ингээд илүү ардчилсан болгож хүмүүжүүлсэн юм байна. Яаж ч юм бэ? Somehow. Тэгээд зүгээр нөө сэтгэл зүйн хувьд л яана одоо салчгаар ч одоо нэг л хэцүү л байгаад амар санагддаг байсан. Тэгээд гэтээ тэр салт тэгэж өрнөж дуусаад тэгээд араас нь ер нь миний амьдралд ерөөсөө л найз нөхөрлөл аягүй л их тусалсан юм байна. Би ерөөсөө сайн найзуудын буйнд л үдээ зэрэгтэй яваа юм байна. Тэгээд сэтгүүл зүгийнхаа сургуульд ороод тэнд чинь өстөж ихэнх аягүй гоё байгаа юм чи чаддаг мэддэг юмараа дуртай юмараа тэгээд сэтгүүл зүйн ангид орсон чинь бүр хичээл номыг ч гэсэн би аягүй сайн хийгээд өгсөн үүрэг даалгавар аягүй би хизээч онц сурагч байгаагүй. Тэгснэ тэнд онц сурч мураад. Тэгээд нэгдүгээр курсээ төгсөөд байж хахад манай багш маань чи Улаанбаатар телевизэд дадлага хийх үгээд тэгээд дадлага хийгээд тэгээ Улаанбаатар UBS телевизэд ороод тэгээд дадлага хийж явж байгаа тэндээ үргэлжлүүлж ажиллаад нэгдүгээр курсээ төгсөөл хоёрдугаар курстээ орохдоо би үрээ ажилтаа болсон байсан. Тэндээ айгүй олон сайхан найзуудтай болсон. Тэр найзуудынхаа хүрээлэл дотор ингээл буцлаад шууд ингээл 19-т UBS-д ороод ингээл шууд буцалсан тийм амьдрал руу яваад орсон. Айгүйх ачаалттай ч байсан. Ачаалал ер нь л хүний шархалсан зүрхийг эдгээдэг шүү дээ. Таны жоохон дүрчин, жоохон насныхаа насаа төсөөлөх өөр тохгүй байдаг гэсэн шүү дээ. Тэгээд одоо бид хүн болгоны дотор нэг юм жоохон хөвгт байдаг гэдэг. Та одоо өөрийнхөө жоохон хөвгтийг дотор байдаг жижигхэн хулангаа яаж тухтай байлгадаг вэ? Тэр нөгөө нэг баг байхад би Барби аягүй хүсдэг байсан бохгүй.
Надад ганц чихвч Барби байгаагүй. Надад нэг тэмээний чихмэл гэдэг байсан. Тэгээд одоо ингээд жоохон том болоод ингээд нэг эмэг зөвлөлтмөлт ч юм уу. Октод ингээд нэг эсвэл нөгөө хувцас өмсүүлж сольж болдог нэг тийм стикер гэдэг байсан. Тиймэрхүү юм би аягүй ингээд хараад шохоор хол сонирхдаг байсан байхгүй. Тэгээд одоо яасан бэ гэсэн чинь би өөрөө хүүхдүүдтэй болоод тэгээд тэр хүүхдүүдтэй ингээд ийм гой хүүхэд насыг бэлэглэж өөрийнхөө доторх хүүхдийг эдгэж байгаа юм байна гэж ойлгосон. Тэрний яг хүүхдүүдтэй ингээд амар тоглоом авч өгөөл тэрэндээ биш. Тэр хүүхдүүдтэйгээ тоглох процесс нь надад бүр үнэхээр жаргалтай байдаг. Одоо би хүүхэд чинь ингээд баясаад байд юм уу? Тий. Би ингээд тоглоом авчаад тэрийг ингээд хүүхдүүдтэйгээ зэрэгцээд өөрөө тоглоод яваад өгдөг. Тэгээд би элсэн дээр тоглох бүр аюул дуртай. Тэгээд би одоо ч гэсэн хүүхдүүдтэй ингээд шавар шавхатай холилдоод элсэн дээр тоглодог. Тэгээ яагаад ч юм ингээд одоо бодоод үзэхээр би багтаа элсэн дээр нэг тоглож байгаагүй. Тэгэж их ингээд Барби аваад машин жишээ аваад тэрүүгээр ингээд тоглож исэн. Миний багад нэг тийм тоглох хэрэгцээ нэг их хангагдаагүй юм шиг байгаа юм. Тэрийг би одоо өөрийнхөө хүүхдүүдтэй тоглож өгдөг. Баар найзуудтайгаа тоглож байгаа юм шиг гэдэг юм шүү тий. Бараг найзуудтайгаа тоглож байгаа юм шиг. Бид нэр ингээл нохотойгоо элсэн дээр гадаа ингээл тэр нь надад аюу кайфтай, гоё зугаатай сонирхолтой байдаг. Би нөгөө жоохон хүүхдийг тэгэж яасан шүү дээ. Одоо аав ээж ингээл тоглоом нэг зэгцтэй бай. Хувцас нэг зэгцтэй бай. Кэринг аюу дарамт мэдэрдэг гэд. Тоглоом тэргээр нэг тарцсан ингээл хамаа замраагүй гар марна гэ бохор байхад хүүхэд амир аз жаргал мэдэрдэг гэд. Эсвэргээрээ бас аав ээж нь бас яг юм цэмбисэн цэмцгэр ингээ байгаад тахаар хүүхд аягүй гомддог. Аав ээж нь хамт халтайгаа тоглохоор аягүй жаргалтай болдог гэсэн шүү дээ. Тэг гоё тэрийг өгч чадчих байгаа юм шүү дээ. Тийм баха гэж л найдаж штэ. Одоо ингээ манай хүүхдүүд жоохон уйлагнаад ч юм уу те ингээ анхаарал хүсээд ч юм уу зураг тасаа утас үзье мүзий тиймэрхүү юм болонгууд би тоглоомынх нь хэсэг дээр очиод зүгээр газар тоглож суучдаг. Тэнгүүд миний хажууд ирээд тоглоод нөгөө уйлах бүх юм мартагдаад зүгээр ингээ тоглоод яваад өгдөг. Тэгэхээр үгүй чи тоглоо наана тэгээд тэг биш өөрөө л яг дунд нь орж тоглох хэрэгтэй юм шиг л. Ямар гоё арга. Юу та одооныхоо нөхөртэй ажиж урсан бэ? Тэгээд таныг танд одоо ямар мэдрэмж төрүүлдэг вэ? Та анхныхаа хэр дээр нөгөө нэг одоо би ингэж хамт жоок хийх хүн байхгүй, ингэж миний одоо хьюморыг ойлгох хүн байхгүй гэл тэгжсэн гэсэн шүү дээ. Тэр мэдрэмж чинь одоо хэрхэн нэвдэж өгсөн бэ? Одоогийн нөхөр. Одоогийн үрдийн нөхрөө. Нөхөртөөгөө би найзууд байсан байхгүй юу? Бид хоёрын харилцаа яг ингээд ийм эхлэлтэй, өрнөлтөө ингэж ийм шат дараалалтай явсан санагддаг. Тэрийг ч гэсэн би угаасаа яг ингэж одоо ингээд дотроо төсөөлцсөн, төлөвлөсөн байдаг байсан байхгүй юу? Би айгүйх юм ингээд төлөвлөдөг одоо тэ өдрийн хөтөлбөр гаргадаг гэдэг шиг багтаа ч гэж ер нь өстой яг өсвөр наснаас эхлээд нөө Америк кино үзээд тэгээд яг нэг бодсон юм нь би үерхэд хамт амьдраад сүй тавиад хурмаа хийгээд хүүхдтэй болно. Тэгээд ингээд дэс дарааллаараа явна гэдэг тийм одоо зоригтой байсан байхгүй. Гэхдээ тэр одоо яг тэрнийхээ дагуу амьдрч чадах хэсгээ би мэдэхгүй шүү дээ. Зүгээр л ямар тач тийм зоригтой байдаг гэсэн. Би бүр яг тэр мөрөд тэр зорилгоор амьдрсан. Болдоо тэр эхлээд манай найзын найз байсан баггүй юу? Манай best friend бит хоёр ингээд байж байгаад манай best friend ингээд нөхөртэй болоод тэгээд за ямар хөөрхөн залуу ингээд нөхөртэй болсон юм гэсэн чинь тэр нөхөр нь бас нэг хөөрхөн найзтай. Тэр нь болдоо. Ямар гоё хоёр санаажад гэсэн шүү дээ. Тэг ингээд хосоор болцсон. Гэхдээ ингээд цаг хугацааны хувьд бол зөрсөн л дөө. Эхлээд манай хоёр ингээд гэрэлцсэн ингээд бүр ингээд хүүхдтэй болцсон явж исэн. Тэгсэн мөртлөө ингээд манай найз хүүе чи энэ болдоотой. Чи энэ болдоо та хоёр ингээ аягүй гой тохирноо гэж тэгээд дэгсэн юм. Тэр үед нь болохоор бид хоёр ингээ би нэг хараад тийм ээ чи хөрх юм. Хажиж гэсэн хөрх юм байна гэж гисэн мөртлөө ингээ цаг хугацааны хувьд амьдралын ингээ цаг хугацааныхоо хувьд хин нь ерөөсө бэлэн болоогүй. Бүгд яг ингээ олон юм туулж үзэх, шархлах, эсвэл ингээ одоо зугаалах, ажлаа карьераа хөөх, боловсрлоо сургуулаа хөөх айгүй их зүйл байсан учраас бид хоёр ингээд бэлэн болоогүй байгаадсан учраас хоёр биеийг ерөөсөө ингээд юм жан нүдээр харахгүй андаа хөшөө юу вэ зохиож гэл яваад идэг байсан байхгүй. Тэгэж явсаар хагаад ингээд юм ярихаар ингээд яриа аюу гой нийлдэг.
Ерөөсөө ингээд ямар нэгэн хан байхгүй шууд ингээд юм ярангууд айгүйх өөрийгөө ерөөсөө тайлбарлах шаардлагагүйгээр тэр хүн намайг ойлгочдөг, би тэр хүнийг ойлгочдөг гэсэн. Тэгээд одоо ингээд ямар нэгэн жоок мөн хэллээ гэж бодоход тэр жоокоо тайлбарлаад байдаг хүнтэй хамт байхаар аюу хэцүү гэдэг байсан юм. Тэгсэн чинь ингээд ямар ч тайлбар хэрэггүй ойлголцдог. Тэгээд ингээд найзалж явж агаад дундуур нь ингээд бөөнөрөө хамт кино үзээл, бөөнөрөө хамт төрсөн өдөр баяр тэмдэглээл, бөөнөрөө хамт хурим хийгээл, хуримд оролцоцгоогоол ингээл бөөндөө ингээл яваал идэг. Тэгж яагаад тэрний дундуур нь хоёулаа тусдаа найзалдаг болоод гэтээ зүгээр бас найз. Ингээд зүгээр ингээд хоёлоо Black Panther үзэх үү? Битүүрийн хоёулахнаа хамтдаа үзсэн анхны кино нь Black Panther байхгүй юу? Black Panther үзэх үү? Wakanda. Гэтээ киноных нэр нь Black Panther шүү дээ. Хамт үзэх үү гэд. Окей, тэгээд тэр үед би ганцаараа амьдардаг байсан. Манад ирээд зүгээр буудан дээр хонж моноод яг ингээд юм Найз юм уу? бүр зүгээр найз. Ямар ч тийм одоо юм таталцал байхгүй найзууд байгаадсан байхгүй юу? Тэгээд тэр үед чинь тэр хүн ингээд өөр хүнтэй уурхиж байгаа. Би өөр хүнтэй уурхиж байгаа. Тэгэл ингээл хоёр бинийгаа найзын нүдээр хараад уурхил дээр нь жоохон зөвлөгөө өгч могол. Чи нөгөө охин чи яасан? Нөгөө залуу чи яасан? Тэгсэн штэ тэрийгээ тэгчээч ингэж мэгээд яваад дтгсэн. Тэгэл цаг хугацаанд болсон юм шиг байлээ. Тэгээ яг нэг удаа орой 11 өнгөрч исэн чинь хүү юу вэ? Манай нэг найз чиний утсыг асуугаад байна. Өгчихгүй. Тэг. Хурдан ирсэн юм уу? Тий, эмэгтэй найз. Зүгээр ажил ярих зорилгоор манай найз чиний утсыг асуугаад байна. Өгчихгүй. Окей, тэг гэд. Юу вэ? Оо тайван сайхан. Би чамайг I miss you гэхгүй. Тэгэхээр би чи найз өхөнтэй болсон гэтгсэн чинь тэр уул нь бол тэрний найз өхөн надад хамаагүй штэ. Тэгсэн чинь тэгтээ салцсан л да. Тэгээд би чамаас уучлалтгүй байх гэсэн гэхгүй. Яагаад уучлалтгүй байх чам гэтгсэн чинь зүгээр л ингээд чамд ингээд хизээч чиний хүртэх эрхтэй анхаарлыг өгж байгаагүй дээ уучлалтгүй мөрөн гэхгүй. Тэгэхээр яагаад ямар учраас гинт юм яриад байгаа юм гэтгсэн чинь яг би ингээд чи надад таалагддаг анхнаасаа таалагддаг байсан. Гэхдээ би ингээд би чиний хувьд ингээд хангалттай биш юм шиг санагдаад чи ингээд айгу сайн охин байгаад би айгу муу залуу байгаад байгаа юм санагдаад тэгээд би чам руу ингээд талтаж чаддаггүй байсан. Тэгээд тэрэндээ ингээд чамд ингээд хангалттай шууд ингээд хайр өгч чадаагүй дээ уучлахгүй мараа гэхгүй. Тэгэхээр би юу яриад байгаа юм бэ болтоо. Одоо ерөөс ийм ярих хэрэггүй шүү дээ. Чивтерт ямар ч юм байхгүй шүү дээ. Тэгээд тэр шөнийн харилцан яриа ингээд надад айгу энэ ямар юм emotionally intelligent гэдэг шүү дээ. EQ сайтай ингээд ямар мэдрэмж төрж байгаагаа юу мэдэрж байгаагаа илэрхийлж тэрийг ойлгож чаддаг хүн юм бэ гэдэг тийм сэтгэл төрүүлээд тэгээд тэрнээс хойшоо ингээд эсвэл дахиад нөгөө нүд нэгдэнэ гэдэг шиг нүд нэгдээд тэгээд би нэг юу найзынхаа төрсөн өдөрт явсан юм. Тэгээд тэр төрсөн өдрөөс орой яагаад ч юм бэ гинт чи намайг ирж авч чадахгүй гэж чадна гэд тэгээ ирж аваад тэгээд тэр өдрөөс хойш нэг өдөр ч салаагүй. Тэгээд яагаад ч юм бэ тэр орой зүгээр ингээд надад ингээд сэтгэл зүйн хувьд айгүй эрүүл хүн шүү гэдгээ ойлгуулсан чинь миний хувьд ингээд нэг шинэ юм бүүм болж гарч ирээд өстө нөө дэргэд минь байж хайрт минь гэдэг шиг. Тэгээд нэг нүд нэгдсэн чинь амар ингээд бүр ингэж хайр асгарч гарч ирээд тэгэл бүр ингээд солиотой дууралсан. Одоо манай энэ тэмдэглэл 3 дахь тэмдэглэл одоо зочид маань бүгд айгүй гоё нөхөртэй айгүй гоё юм харилцаатай төч цагаан хилэн болоод нэг юм байгаа аахгүй юу. Тэгээ би ингээд эмэгтэй хүнийг гоё байхад ингээ инээж хахад өөртөө ихтэй байхад хажуудах нөхөр нь ямар гоё ингэж одоо нөлөө үзүүлдэм бэ гэж дүгнсэн. Одоо оюукагчдэр, ураал багчдэр таньдэрчсэн тэгж байна. Тэгээ та одоо яг нөхрөөсөө ямар мэдрэмж авдагтаа айгүй баярлдаг вэ? Ерөөсөө л тайван байдал. Айгүй л энгийн л сонсогдчихлаа л да. Айгүй тийм сонирхолгүй л сонсогдож байгаа. Гэхдээ зүгээр л ерөөсөө л тайван ямар ч айдас байхгүй. Одоо ингээл одоо ч гэсэндээ манай орцны хаалга ингээд онгоогоод тав гэхээр яг
багад байхад Эрдэнэтэд манай өвөө гэрийн хаалгаар орж ирж байгааг би сонсдог байсан шиг би одоо нөхрөө гэрийн хаалгаар орж ирж байгааг сонсдог байхгүй. Гэтэ ялгадаг. Тэгээд бас би ингээд нэг одоо хөдлийнх нь юугаар ч гэсэн бас ялгана л та. Гэтэ ялгаа нь надад ямар ч айц байхгүй. Одоо Эрдэнэтэд болохоор би өвөөг орж ирж байгааг сонсохдоо ингээд чүүд айцтай. За энэ ч одоо ямар хүн орж ирэх бол гэж боддог байсан бол одоо би ирж юм. Ямар гоё юм бэ? Хурдан ороод ирээсэй гэсэн нэг тийм баяр баясгал байдаг. Ширхэгч айдас байхгүй. Тайван. Тэгээд одоо ингээд олон нийтийн нүдэн дээр одоо ийм газар ч гэсэндээ би ингээд X хайрт орлоо яриад сууж яхад ч гэсэндээ ямар ч ийм одоо эргэлзээ айдас одоо чи яагаад одоо өмнөх хайрт орлоо яриад байгаа гэдэг тийм айдас ч юм уу ямар ч тийм одоо үнэхээр л тийм хүлээс байхгүй байдгийн бэ лээ. Хүнийг ингээл яг ингээд нөгөө байгаагаар нь хайрлана гэдэг штэ тий. Тэрийг л энийг л хэлдэг баг. Яг ингээд үйлдэлийг нь үгийг нь өвөөлөхгүй, айлахгүй, сандраахгүй, тайван байдлаар, тогтвортой байдлаар хангаж өгдөг. Тэгэнгүүтээ ингээд эмэгтэй хүн ээж болно, үр хүүхэд гаргана, үр хүүхдийнхаа ирээдүг бас ингээд тогтвортой байлгахын тулд нэг юм бүх зүйл нь яг ингээд юм тогтвортой л байх хэрэгтэй байхгүй юу? Одоо ингээд маргааш ч гэсэн живчиж магадгүй хөлөг онгоцон дээр би үр хүүхдүүд гаргахыг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр яг ингээд эргэлттэй хүн ч юм уу тий. найдвартай. Тэгээд 10 жилийн дараа ч 20 жилийн дараа ч энэ хүн энд ингээд байж ин да. Миний дэргэд байж ин да гэдэг тийм итгэлийг өгдөг л байдаг юм билээ. Тэрийг нь олтлоо гэтээ их юм болсон. Би өөрөө ч гэсэн өөрийнхөө гэр бүлийн нөөгийнхөө ээж аавынхаа ах эгчийнхаа нөхцөл байдлаас хараад хүнд юусоо ингээд зөв хүн гэж байхаас гадна зөв цаг хугацаа гэж байдгийм байна. Бэлэн болно гэр бүлийн амьдралд хариуцлагт үр хүүхдэд бэлэн болно гэж байдгийм байна. Бэлэн болоогүй байхдаа болцохоор ийм юм болдгийм байна. Буруу хүнтэйгээ суучгаар ийм юм болдгийм байна гэдэг тэр нөгөө нэг буруу жишээнүүд нь бүгдээрээ надад байсан учраас би тэр жишээнүүдийг харж агаад ийм байж болохгүй ийм байх ёстой шүү гэдэг нэг тийм одоо шаардлага надад байсан. Тэрийг хүлээж агаад би 29 өдөө нөхөртөөгөө суусан. Тэгээд яг хүлээсэн нь ч зөв болсон. Яг л үнэхээр миний чеклистийг хангасан. Тэмүүнээ олсон. Тэр нь болдоо тэр ч гэсэн бас нөлөөлж байгаа хгүй. Болдоо 21-т надтай суусан бол одоогийн шиг сайн нөхөр байж бас чадахгүй ч байсан юм билүү. Тэр хүн бас ингэж өөрийгөө олох, хинбэ гэдгээ таних, аялаж, зугаалж, бүх юмыг үзэж, алдаж, эндэж, сураад, араас нь одоо би хариуцлагатай байяач гэдэг юм уу. Хүн янз бүрийн байдлаар суралцдаг шүү дээ, тий. Тэр суралцах цаг хугацаагаа хин нь туулсан байсан. Тийм болохоор одоо яг амжилттай байгаагийн нэг одоо юм нь бол тэр бах гэж боддог. Хин нь зөв цагтаа зөв одоо хугацаагаа хүлээсэн. Би танаас аавынхын талаараа сууж болох уу? Аавын тухай бас айгуу сонирхолтой зөв. Аав бит хоёр бүр айгуу адилхан баггүй. Би ингээд зүс царайгаа ээжээсээ авсан. Доторх энэ зан характер хүсэл сонирхол бүгд ааваас. Миний дотор ээжийн юм баг байхгүй. Тэр ч ихтэй аав юм баг. Тэгээд манай аав бас 20-21-т тэгэл манай ээжтэй суугаад тэр хоёр стол анхны гал алан хайр дурлалж байгаа л хүүхэдтэй болоод тэгээд болоогүй бүтээгүй салсан. Гэхдээ тэр одоо бас яг юм өстой айхтар ингээл нэг би бинийгаа үзэн ядаж уурлах үз тийм хэмжээний салалт биш. Зүгээр ингээл хоёр юу ч мэдгүй хоёр бацаан хүүхэдтэй болоод тэгэл амьдрал нь болж бүтэхгүй байгаа л салж байгаа л тийм салалт байсан байхгүй юу? Би бинийгаа үнэхээр шархлуулж амжаачгүй байх гэж би боддتي. Одоо ингээд ээжийн аавын ярианаас сонсох нэ. Тэгээд энэ хоёр ингээд амьдралыг хоёулаа хоёр талд ганцаараа туулцгаасан. Ээж насаараа ганцаараа ингээд яг ганц бие ээж хийгээд миний хамгийн сайн ээж байгаад ганцаараа амьдралын төлөө зүтгэсэн. Аав тэнд бас ганцаараа амьдралын төлөө зүтгэсэн. Тэгж яагаад нойр буцаад нийлчихсэн.
Салснаас 30 жилийн дараа. Гоё юм гэдэгтэй. Тэгтээ одоо энэ ингээд надаа ямар Үлгэр шиг тэнийг юм бэ гэж бодож байгаа байхгүй би бол яагаад ингэх байсан бол ингэж зовох ямар хэрэгтэй юм те ээж зовсон штэ ганцаархнаа тэгэл бүтээх гээл болох гол ганцаараа хүн чинь ер нь ямар л ойлог байх те тэгэл өлегтэй орон гэртэй болчих гол өөрийгөө ч хүүхдээ ч айтайхан авч явчих гол зүтгсэн аавч гэсэн тэг насаараа ганцаараа тэгэл нэг ихнэрчгүй хүүхдчгүй ингээл айгу хэцүүл харагддаг байсан шүү дээ. Би уулздаг л байсан л та. Тэгж яхад ингээл яагаад ингэж зовж амьдарцгаас юм. Тэгэд сайхан ингээд уучраа олж болох байсан юм бол эртхэн уучраа олцгохгүй яасан юм бэ гэж бас боддог. Гэхдээ тэгсэн бол бас яг бид нар бидний амьдралыг бүрлэгцэн болох байсан багталтай айгу цаг хугацаанд таараагүй л байсан байхгүй юу бас. Тэгэл яг ингээд хүүхдийнхаа төлөө хамт байлаа гэл бас ингээл хэрэлдээл ингээл идэг гэсэн бол бүрэл хэцүү байх байсан баг. Хоёр талд аюу гоё ингэж явж байсан аа. Аав маань дундуур нь хэсэг амьдралтай болоод нөгөө надаас 29 жилийн зайтай нэг дүү маань байгаа. Би болохоор тэр ээжийн нөгөө тэг таныг 21-тэй 29 хүүхдээ 50-тай ямар мундаг ингэж бодсон. Ээжийн хүүхэд биш. Ээж намайг л авсан. Тийм нэг дүү маань байгаа. Тэгснээ одоо ингээд буцаад аав ээж хоёр нийлчихсэн. Тэгээ одоо бүр ингээл одоо хүртэл миний хүүхд одоо би энэ подкастт ороход миний хүүхдүүдийг тэр хоёр хараад сууж байгаа. Тэгээд одоо харахад надад ингээд нэг жоохон эвгүүч юм шиг, хөөрхөн юм шиг санагдаад байхгүй. Энэ хоёр ч хамт юу хийж байгаа вүлээ? Энэ хоёр ч хамт нийлчихсэн. Юу вэ энэ хоёр чинь хосоод илүү юу лээ. Тэгээд одоо ингээд нөгөө нэг хин нь ингээд би бинийгаа аюу зовоосон, шархлуулсан юм байхгүй учраас одоо ингээд буцаад яг 21-нүүд болчихсон юм шиг анзаарагдаад байдаг. Би одоо ингээд ээжигээ анзаарч байгаа шүү дээ. Бид хоёр чи ингээд бүр ийм дотн байдаг байж байгаа. Би яг болдоотой суугаад тусдаа гарснаас биш ингээд ээж хоёр чинь өөр төрөнтэй хамт унтдаг л хүмүүс байсан шүү дээ. Тэгээд одоо ингээд ээжийг харахаар ээж бүр ингээд аюу юм сэргэлэн цовоо нүдмүүд нь ингээд асцсан. Тэгэл ингээл ямар нэг юм болохоор аавыгаа аваад яв. Аавдаа хувцас аваад өг. Аавдаа витамин гэрөөсөл бүхэл гой сайхан амттай шимттэй юмнуудыг аавдаа гэдэг үлцэл. Тэгэл нэг бараа хийлгэх гээр аав чинь нуруу өвдөд байгаа гэл бүх юмэг тэгэл тийм хүн байгаагүй штэ. Тэгэхээр хүн ингээд сонин юм аа. Яг л ингээл чи нөгөө нэг дуртай ном авчраарай гэсэн штэ тий. Тэрэн дээр миний дуртай ном болохоор 100 жилийн анзаарлахгүй. Тэрэн дээр гардаг шиг золиг гэж цаг хугацаа гэдэг чи яг эргэж л байдгийм байна. Тэ what goes around comes back around. Цаг хугацаа гэдэг чи нэг юм шулуун зүйл биш. Ийм тойрог хэлбэртэй юм байдгийм байна. Нэг өнгөрсөн юм буцаад ингээд хүрээд ирдгийм байна гэж бодоод би одоо ингээл хизээж харж байгаагүй 21-т аав ээжигээ одоо 50 хэдтэйд нь харж байгаа юмсан. Ингээд одоо ингээл юм хайр дурлалтай хоёр бинийгээ халамжлал гаргах. Окей. Сэний юм байна. Аав тэгээд ээжийнх нь нөгөө нэг юм хөрхөн чанаруудыг нэгэ гаргаад ирсэн юм шүү дээ. Ингээд нүдэн гэрэлтдэг. Аавыгаа ингээд тэг гэл ингээд. Аав ч гэсэндээ угаасаа л яг хоёр нь тийм л байсан баг. Гэхдээ бүр илүү хөнгөн хөдөлгөөнтэй болоод бүр ингээд хөлн хөнгөрцөн. Хөлн газар хүрхээ байсан. Өөр ингээл би энэ чинь тэгээд ингээд манай тавс бүтэн сент ирэл манай гэрт туслал юмнуудыг хийшин дэш нар цааш нь болгоод хоёулаа буцаад залууччихсан юм шиг санагдаад байгаа. Ингээд 50 эдтэй хүмүүсийн биеинд 20 эдтэй сүнс нь буцаад орчихсон юм шиг. Тэгээд бүр энэ үнэхээр энэ 25 оны бинго картанд байгаагүй сонирхолтой үйл явдал л та. 25 онд нисэн. 25 оны сая шинэ жилээр. Miracle юм аа нэр. Бүр үнэхээр miracle. Би бүр гайхаад байна. Тэгээд хизээч ийм зүйл болно гэж төсөөлж бодож байгаагүй. Би хүсдэг байсан уу байсан. Тэгтээ хэлж чадахгүй. Угс тийм болохгүй гэж боддог байсан болохоор. Гэхдээ тэгээд одоо бол надаа хамгийн зөв шийдвэр юм шиг санагдаж байна. Би ээжтэй санаа зовхоо болсон. Ер нь л жоохон санаа зовдөг байсан юм. Ингээд яана би ингээд насаараа энэ хүнийхээ хүүхэд нь байж чадна л та. Гэхдээ би хүүхдийн одоо байр сууриас холдож чадахгүй шүү дээ. Би хань ижлийг нөхөж гүйцэж чадахгүй шүү дээ.
шүү дээ. Гэр бүлийг нь би өөрөө гэр бүлтэй болчихлоо шүү дээ. Би өөрөө өөр хүүхэдтэй нөхөртэй болчихлоо. Одоо өгшөрхөөрөө янда гэж боддог гэсэн. Одоо бол ээж ингээд нэг өстой нөхөө зайгаа хувааж уун мөн гэдэг шиг. Тийм сонирхолтой зүйл болсон. Тэр одоо манай гэр бүлийн онцлог мэдээ байгаа. Ямар гоё юм бэ. Нөгөө үлгэрсэг санагдаад байна. Харин тийм. Таны хамгийн анхны YouTube бичлэгч нөгөө мөрөөдлийн самбраа хийж байгаа бичлэг байсан. Тийм шүү дээ. Тийм тэгээ ер нь ингээ мөрөөдлийн самбар айгүй хитэн билээ шүү дээ. Мөрөөдлийнхөө самбар дээр тэгвэл та аав ээж хоёр маань нийлжээсэ гэж ингэж одоо бичгийг тийм зураг наахыг ингэж хүсдэг байсан уу? Тэгээд дотроо зүгээр за энэ ч угаасаа биелнэ гэж худлаа юм чинь нагаад яах юм бэ гэж тэгж боддог ч юм уу? Үгүй юм байна. Яг тэгж хүсэж бол байгаагүй юм байна. Яг тэгвэл би өөрийнхөө л амьдралыг айгүйх мөрөөдлийн самбар дээр бичиж нааж одоо ингээл одоо миний өнгөрсөн мөрөөдлийн самбарнууд тийг харахаар зүгээр яг одоогийн миний амьдрал тэр чигтэй. Бүх юм Та мөрөөдлийн самбаруудаа хатгалт юм уу? хадгалдаггүй. Нөө зураг бичлэгээр аваа. Зураг бичлэгээр байгаа. Нөгөө ингээд тэр чинь самбар биш ингээд нөгөө би ингээд нэг хадаасаар хатчихдаг байхгүй. Тэгэхээр зурагнууд нь байгаа. Тэгээд бүр яг тэр мөрөөдлийн самбар дээр байдаг байсан эрэгтэй хүн одоо манай нөхөр зэн сахал махалтай. Тэгээд нохой гэр бүл хүүхдүүд хоёр ихэр хүүхдийн зураг байдаг байсан байхгүй. Манай хоёр одоо бүр яг ихэр юм шиг болчихсон. Тэгээд ингээл тэр яг л үнэхээр таталцлын хууль, энергийн хууль гэж байдаг баг. А ихтэй сая чиний хэлснээр тэр үнэхээр ирээдүйн өөрөө тэр зүйлийг одоо авчихсан байгаа учраас ингээд өөрийнхөө зүйлийг татцаагаа гэдэг нь бас үнэхээр үнэн санагдаж байна. Тэгвэл таны одоогийн мөрөөдлийн самбар дээр чи юу вэ? Одоогийн мөрөөдлийн самбар дээр бол ерөөсөө нөгөө багад байдаггүй байсан тав тухал байгаа. Ингээл яг кино шиг ингээл үйл явдал өрнөл ингээл багад болсон үйл явдлаас болоод одоогийн өнөөдрийн нэг юмнууд ингээл өрнөдөө штэ тийм. Тэгээд одоо болохоор би багада ийм тав тухтай байгаагүй юм шиг санагдаад байгаа болохоор одоо би ингээд гэр орноо ингээд аюу гоё байхыг хүсдэг. Тэнгүүтээ бас аюу юм тогтвортой. Би ерөөсөө нүүхийг хүсэхгүй ингээд ийм үүртийн одоо ингээд нэг юм удам дамжсан гал голомт гэж байдаг штеп. Эмээ минь амьдарч исэн, ээж минь амьдарч исэн. Манай тэр тэгдэг байсан. Би энд өссөн, би энэ байранд төрсөн. Эн чинь миний гал голомт гэдэг нэг тийм юм надад байдаг байхгүй юу? Би тийм юмтай болохыг, би үр хүүхдүүдэд тийм юмтай болгохыг хүсдэг. Тэр нь ингээд амар гоё, ганган, сайхан байрмаар гэсэн үг биш. Зүгээр юм тогтвортой амьдрал. Нөгөө нэг сэтгэл зүйчтэйгээ нэг яриад байж хахад надад би ингээл ийм гэр бүл одоо ингээд энэ шиг ингээ баг насмасаа яриаггүй гэсэн зүгээр одоогийнхоо гэр бүлийг ярьж ирсэн бахан. Тэгсэн чинь нэг сешны дараа манай сэтгэл зүйч улаан чи ингээ гэртээ хараад сайхан халуун цай чанаад сайхан хоол гал дээр тавиад буцалгаад нэх гоё халуун хоол цай хийж идэв. Мэддэг байхгүй. Тэр чинь уул нь өдөр болгон л тэгж байгаа шүү дээ. Гэхдээ тэр нь ингээ цаад утга санаагаараа гэртээ ингээд эзэн суу одоо юм тав тухаа олоо гэсэн утгатай байсан юм бэлээ. Тэгээд яг би одоо ч гэсэн ер нь тэгж чаддаггүй байсан баг. Одоо би тгхийг өрнөхээр хичээдэг. Тэрний юу вэ гэхээр одоо ингээд юм сайхан эзэгтэй байна гэдэг чинь ингээл зүгээр гэр орны ажил хийгээл юм угааж цэвэрлээл хоолунд хийгээл ах биш юм бэлээ. Тэр гэрийнхаа эзэн нь суугаад тэр гэрийн уур амьсгалыг ингээд сайхан гэр одоо тий гэр болгодог хүн нь тэр эзэгтэй байд юм байна л да. Тэгээд одоо ингээд бодоод үзэхээр миний багад амьдралд манай гэрт ямар ч эзэгтэй байгаагүй байхгүй. Эмээ ч гэсэн тэр хэрүүл уруулын дондор тэгж их хоол цай хийгээд хүн амтнд дайлж цайлаад орой ингээл орой олгон гой хоолтой гой тим юмтай байгаагүй. Ээж ч гэсэн ингээд өөрөө ганц би яаж тэгээд айлын хажууд мажууд ингээд байж байгаа учраас нэг юм орон гэр гал тогоо гал голомт юм нэг халуун дулаан тав тух ерөөсөө ингээд байхгүй байдаг байсан байхгүй. Одоо би тэрийг ингээд айгүй өгүүлээд тийм юм байгаагүй байсан учраас би одоо ингээд хоол цайндаа үнэхээр 0. Тэр нь одоо ингээд ерөөсөө
инээдэн биш одоо бүр ингээд миний хамгийн одоо гэр бүлийн амьдрал дотроос хамгийн ингээд өөрийгөө одоо insecurity маань тэр маань байгаа байхгүй. Би ингээд айлд очиод тэр айлын эзэгтэй айгүй гоё хоол цайтай айгүй гоё байвал би бүр тэрэнд ингээд үнэхээр атаархдаг заяа. Ямар гоё юм хаанаас ингэж сурсан болоо хин зааж өгсөн болоо гэд тэгээд би ингээд нөхөртөөгөө болдоо өтөр ингээд айлд хоол идэхэр ч юм уу гадуур хоол идэхэр ч юм уу манай болдоо энэ ямар гоё хоол вэ энэ ямар сайхан цай вэ гэж хэлчихвэл би ингээл энэ дотор нэг юм ингээл хаграал бутраал яваад байдаг заяа. Би ингээл гэртээ ингэж энэ хүнийг ингээд тухтай байлгаж чадахгүй байгаа болов гэж бодогдоод тэгээд ингээд хүнжээ амир ингийн юм тэнэг жижиг юмнууд тасан ингээд багийнхан юмнууд сэтэрч гарч ирээд тийм шиг бэлээ. Тэгээд одоогийн миний мөрөөдлийн амьдрал бол доктортой, найдвартай. Тэгээд хизээч хаашаач нүнгөхгүй. Тиймэрхүү хүүхдүүдээ эрэхтэн байрны гэртээ байж идэг. Хинч хизээч хэрэлдэхгүй. Тэрийг идэхдээ өгч чадчих байгаа хаа. Хүүхдүүд надад айгүй баярлж байгаа. Таны дотор хүүхд ч гэсэн айгүй баярлж байгаа. Яа хулаан баярлаа гэдэг. Балаа хоолн дээр уйлаад тах тийм. Тэрний цаана амар том утга байгаа болохоор л тэгж байгаа хэлтэй. Ердөө нэг юм хоол биш. Тийм. Тэгэхээр яг угаасаа яг хүнд ч гэсэн өгүүлэгддэг юм ердөө нэг хоол ч юм уу ердөө нэг юм биш байхгүй. Цаад утга санаа нь. Бидний амьдрал эд зүйлэр биш. юм тайван байдлаар тавтахтай байх хэрэгтэй. Одоогийн нөгөө амжилт гэдэг чинь тайван байдал, сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг зүйл болчиход байлаа шүү дээ. Хэдэн саяын цүнх биш. Гэртээ тайван байж чадчихвэл энэ бол шинэ лакшри. Тэгээ ганцаараа гэртээ тухтай байж чаддаг бол тэр чинь лакшри. Нэг хүнтэй урт удаан харилцаатай байж чадж байгаа бол тэр чинь лакшри. Тийм. Найз нөхөдтэй байж байгаа бол лакшри. Тэгэхээр олон одоо хүнтэй олон харилцаа за яг яаж болно л доо. Гэхдээ ингээд одоо бол надад бүр ингээд 10 жил, 20 жил амьдэрсэн госууд масуудыг харахад вау. Ямар гоё юм бэ гэж боддог. Тэр үед ингээд яг хэцүү юмнуудаа туулаад өнгөрсөн л байгаа хэл та. Тэгтээ ингээд хүүхд 10 жил амьдэрсэн юм. Хүүхд 15 жил амьдэрсэн юм. Ямар гоё юм бэ? Ямар стил лакшри вэ? Ямар гоё тансаглал вэ гэж боддог. Би бас тийх юмсан. Надад бас тийм аз завшаан тохиолдосоо гэж боддог. Монголд одоо нөгөө өөрийгөө хайрлах гэдэг нэршил за 80 жилээс ингээ айгу тренд болж байгаа шүү дээ. Тэгсэн чинь та болохоор 2019 лөө 20 онд өөрийгөө хайрлах гэдэг юм бичлэг хийжсэн юм билээ. Монголчуудад одоо таниулж өгсөн хүн гэх юм уу? Одоо яг тэр нэршлиг яг ойлголтод байдаг гэсэн ч гэсэн яг өөрийгөө хайрлах гэдэг нэршлэр нь хүмүүс дөнгөж 80 жилээс мэддэг болсон. Тэгэхэд та нар бичлэгэн дээр өөрийгөө хайрлах 10 алхам гээл тэгжсэн өөрийгөө уучил, арьсаа байн гарчил өөрийгөө стрессээ гадагшлуулдаг аргатай бол би бол бичиж гаргадаг гэж хэлжсэн. Одоо таны өөрийгөө хайрлах 10 алхам чи юу вэ? За боли за ядаж 3 ч юм уу. Одоо чинь 19 20 онд та бол нөхөртөөгөө одоо гэрлээгүй байсан. Тэгээд хүүхдтэй болоогүй. Тийм яг тэр үе одоо ингэ шал өөр хулан болсон байгаа шүү дээ. Одоо хулангийн өөрийгөө хайрлах аргууд юу вэ? Одоо хулангийн өөрийгөө хайрлах аргууд уу? Нэрээ айгүйх ингээд хайр байгаад тэрийг яг ингээд гаргадаг юм л чиглэл нь яг өөрчлөгдөж тийм байлээ л дээ. Би нэрээ ганц би сингл байхдаа бол үнэхээр өөрийгөө сайхан хайрладаг байсан. Тэгээд одоо болонгууд тэр хайр буцаад гэр бүл рүү, хүүхдүүд рүү, гэр орон руу ингээд чиглэлцдэг юм байлээ л дээ. Тэр нь гэхдээ гоё л доо. Гэхдээ өөрлөгөө тэр хайр нь чиглэсэн хിവэрэ байх хэрэгтэй. Өөрийгөө мартаж болохгүй. Миний хувьд бол одоо ер нь тэр нөгөө бичдэг нь хിവэрэл байгаа юм билий. Би ихтэй бичдгээ нэг их ийм урд нь бол бүр ингээд яг зорж, сууж айгу хичээж бичдэг байсан. Одоо бол бүр ингээд сартаныг удаач хамаагүй. Гэхдээ яг ингээд бичиж гаргадаг хэмээрээ. Гэтэ одоо бичгээр ингээд жоохон гар удаад болсон юм. Тайписээр аваад яг хуруугаар бичгээр яг энэ хавар нэг шүрмэс татах гэдэг юм шиг. Гэхдээ тэрнээс авж байгаа тэр таашаалал хэмээрээ ингээд
цаас бал хүрэлцээд яг ингээд тэр чинь ер нь бол удаан процесс шүү дээ. Шивхээс удаан ингээд чатлахаас удаан процесс учраас хүн яг бичихтэй ингээд боддсон байлээ. Тэр luxury бол одоо хүртэл хэвээр байгаа. Би тэнд өөрийгөө харилж байгаа нэг арга хэлэх. Тэгэж. Би ихтэй ингээ ойр дүүртээ айгүй махтуу шаардлага тавьдсан мөлий. Би ингээл юу л вэ зав байна YouTube дээр хийж бичлэг оруулж чадахгүй, юу л вэ зав байна дасгалтаач явж чадахгүй ч гэсэн арчаагүй ингээл амар төгс байхаас өөрөөсөө амар шаардаад ирсэн мөлий. Тэг ингээл айгүй их бичлэг хийж ийж, айгүй олон газартай хамтарч ийж, ингээ дасгалаа ингээл өдөр болгон хийж ийж ч юм уу те. Яг тэгжээж би за чиста мундаг биш үү би гэж боддог. Тэг гэртээ 1-2 өндөр үжчихөрөл яа за ингээл арчаагүй царилчаал гэл өөр ирэхгүй тэгж дэл одоо ингээ цаашаа яаж амьдрах вэ ингээл чамд одоо туслахаа байж байхгүй ингээл хагч байхгүй ч одоо ингээл гэл одоо ингээ хүний гар харж амьдрах юм ч одоо яхаа ингээл тэгж ингээ толгойд ингээ бодлоод орж ирээд нөгөө ганцаараа амьдрдаг болохоор одоо өөртөө л ингээ ярина штэ өөртөө л ингээд тэгэд би ингээ сүлдээ бодлоо би хүртэл өөрийгөө нөхцөлтэй хайрлалт юм биш амжилттай байж ижил би өөрийгөө хайрлалт юм одоо би ингээ өөртөө юу ч бодохгүйгээр залхуурч чадчихвэл тэгээ тэрэндээ өөрийгөө ингээ одоо зэмлэхгүйгээр тэг ингээ усанд орохгүй ингээл өдөржил уцаар л төвчж байгаа штэ тэрэндээ за яа дий гэж тэгж бодчихвол за чи өөрийгөө хайрлаж шүү гэдэг гэж айгүй хичээж байгаа. Тийм шүү. Тэгээ сүүлийн нэг өдөр бол тэгж чадсан. Одоо өчтөр би тэгж заахгүй өдөржингөө. Тэгэл гоё л эсэн. Гоё л шүү. Тийм гимшгүйгээр тэгж хэлдэг. Одоо миний өөрийгөө хайрлахны гараг болж байгаа. Тэгсэн мэдээж хэтрүүлэхгүй. Би өөрийгөө хайрлаж байгаа гэл 7 хоног тасралтгүй ямар ч ажилгүй гэх биш. Нөхцөлгүй хайрлаж байгаа юм шүү. Тийм. Миний хувьд бол их л өөрчлөгдсөн байна л да. Одоо бол миний хувьд өөрийгөө хайрлаж байгаа нь өөртөө цаг гаргаж байгаа юм байна л да. Яг одоогийн нөхцөл байдлын хулан 33 настай хулан хоёр жижигхэн хүүхэдтэй хулан дээр бол одоо яг ингээд гоё сэдв жишээ хэлж чадахгүй байгаа тийм. Яг гоё бичлэг хийж YouTube дээрээ өөрийгөө хайрлах 10 арга апдейт гэдэг ингээд шинэ version ингээд хоёрыг чийлж чадахгүй байж хат. Одоо яагаад гэвэл одоо ингээд нөгөө бүх өглөөнөөс эхлээд орой болтол ингээд өрнждөг болчихдог байгаа байхгүй. Тэр нь яг л одоо энэ цаг үеийн л 25 жил л ингээд 10 жил л ингээд тэгээд би буцаад тайвширдаг болно. Тэр үед бас арай өөрөөр харилдаг болох байх. Яг одоогийн энэ хоёр жоохон хүүхэдтэй байгаа нөхцөл төр бол яг ингээд бичлэхийн 0-до 5 минут 10 минут гадаа ганцаараа дэлгүүр гарах 20 минут нэг тиймэрхүү жижигхэн зүйлсүүд тэр л яг ингээд буцаж бууж орж ирдэг юм санагдав. Тэрнээс ч бусад бүх үед нь ингээд тарих толгой өөр газар яваад байгаа байхгүй. Тэгээд бас энэ нэг утас гэж нэг болоо юм байна. Утас хамаагүй анхаарал бас өрнөчөд байгаа учраас. Тэгэхээр ер нь анхаарлаа буцаагаад өөр дээрээ төвлөрүүлж гаргаж ирж авах нь өөрийгөө хайрлаж байгаа нэг хэлбэр юм болов. Та одоо өөрт оногдож байгаа цагаа яаж өнгөрөөхийг хүсдэг вэ? Одоо ингээд хүүхдүүд нь унтцсан байх хооронд ч юм уу одоо ингээд ураал богчлохоор би ингээд ванн твтдэг гэж байгаа байхгүй юу? Тэгээ ванн твт ингээд бясалгал хийдэг гэж байгаа дуртай дугаа тавиад ч юм уу. Яг танд цаг олцсон үед тэрийгээ яаж зарцуулах дуртай байдаг вэ? Дасгал хийх ч юм уу? Би дасгал хийх үнэхээр дурггүй. Та гэхдээ тэр өөрийгөө хайрлах тэр дасгал хийх. Тэр үед бол йог хийх дуртай байсан юм аа. Одоо би нэг тийм удаан төрлийн дасгалт дуртай. Пилатес үү? Хурдан темпний дасгалт бол биш. Би одоогийн байдлаар яг одоо эсвэл яг нэг хүүхдүүдэд онтолчод юу хийдэг вэ гэхээр би испани хэл сурж байгаа. ¿Cómo estás? Está bien. Muy bien. Тэгээд яагаад гэвэл надад таалагддаг. Манай нөхөр манай хатан байж ч гэсэн испанаар ярьдаг. Тэгээд би ингээд ийм гоё нөхцөл боломж байгаа юм чинь хүүхдүүдээ испанаар хэлээр сургаад хүүхдүүд автагаа эмээтэйгээ испанаар ярьж байвал гоё юм байна гэж бодсон. Тэгэхээр чинь би мэдгүй байхаар чинь хэцүү юм. Тэгэхээр би сурах хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээд одоогоор бол би ингээд сургалт суугаагүй зүгээр утасны Duolingo app-аар. Тэгтээ одоо минийхээ штэ те хэдэн өдөр байгаа гэж бодож байна. 59 хоног. Вау. 59 хоног тасралтгүй хичээлээ хийсэн байна. Амарлагийн. Энэ нөгөө ингээд тасралтгүй strike цуглуулдаг байхгүй. Одоо энэ маань бол надад үнэхээр яг нэг өөртөө зарцуулж байгаа гоё цаг байгаа байхгүй. Тэгээд бас ингээ хаяа мэдгүй үг мүгэ нөхрөөсөө асуучаад эсвэл нэг ганц хоёр юм сурчаад нөхөртөө тэрийг да гэх хэлэнгүүд нөгөө чинь гэшигээд тэрнээс айгаа хүчлээ гоё байгаа. Би нөгөө Туркэд бүжигчний гэрээгээр бүжиглээс авахгүй 6 сарын гэрээтэй.
Тэгээ Монгол группүүд байдаг. Тэгээ бид нар одоо байрладаг байрыг маань ложман гэж хэлдэг. Ингээ 2 3 орцтой түркээр ложман гэдэг. Тэгээ нэг орцонд нь ийм колумбчууд байдаг гэсэн. Тэгээ тэд нар бүгд ингээд испанаар ярьдаг. Тэгэл ми амор ста мамасита папасита гэх ингээл амар гоё ярьж байгаа нь бүр ингээл амар романтик тэг мэрд гэж хэлж байгаа нь хүртэл ингээл гэдгсэн чинь утга нь буруу байсан. Ингээд айгүй гоё ингээд чихэн сонсголонтой гоё хэлээ. Харин тийм билээ. Como estás гэл тэнгууд би ингээл баярлаад. Тэгээд одоо баг зэрэг ч гэсэн нэг ойр зүрийн юмтай болох л бах та. Хүүхдүүдийнхаа тэг яах та тийм. Нөхөртөөгөө бас ойр зүр ярьж чаддаг болохгүй л үстэй тийм. Би одоо ингэж бодлоо та нөгөө өөрийгөө харьлахтай ингээ хоёр ч зүйл нэрлэж чадахгүй гэсэн шүү дээ. Таны одоо ингээ хүүхдүүд рүүгээ ингээ нөхөрлөгөө бусдад татж байгаа харьж буцаж танд ирээд байгаа болохоор яг гоо ингээ баланстай байгаа юм болов. Тэгвэл би бол ингэж бодсон шүү дээ. Өөрөө ер нь их ингээ хайр авахгүй болохоро өөрөөгдөө аав ээжсээ ч юм уу, найз нуугасаа ч юм уу, найзуудсаа ч юм уу ер нь айгүй ганцаардсан мэдрэмж авахаараа хүн за би одоо өөрийгөө хайрлаа да гэж ингээ боддог, айгүй тэрнээр анхаардаг юм шиг санагдсан надаа. Яг ингээ эргэн тойрноос хангалттай дэмжлэг, тэг ингээ хүндлэл, хайр ирж ивэл тэгэл за би ч гэсэн өгөөдөө би өөрийгөө хайрлах яхаа өгөөдөө гэд өөрт нь ингээ яг гоё эргэлттэй явж идэг болохоор тэгж бодсон. Гэхдээ үнэн худлаа мэдэхгүй л дээ. Магадгүй ер нь бол яг нялх биетэй үед бол үнэхээр өөрийгөө хайрлах хэрэгтэй л байдаг юм байлээ. Сэтгэл санаа болон бие махбодын үед. Би одоо бол өөрийгөө нялх бие болсон гэж боддог. Тэгээд нэрэл бодсон чинь хамгийн анхаарал яаж одоо нөхрөө илүү манай хүн жоохон нэг жин нэмчээсээ яаж уураг идүүлэх үү. Тэгэл хүүхдүүдээ өстой нэг бас нэг хоол нэг тиймэрхүү юмнууд тэгэл одоо би одоо ингээд айлын эзэгтэй болоод 6 жил болж байна. Тэгсэн мөртлөө одоо хүртэл сурахгүй байна. Тэгээд одоо болтол би ингээд хоолны меню гаргаал цэвэрлэгээний хуваар гаргаал сайн эзэгтэй байчих юмсан гэл ингээд хичээгээл чардаагаал гэдэг. Тэгэл яг хаяа хэцүү гэж чадахгүй байхдаа за өстой нэр өөр юм хийдэг байсан бол би бол чадхал байсан ч юм уу те ингээл янз бүрээр өөрийгөө зөвтгдөг л төө. Гэтэ яг одоогийн миний ингээд гол төвлөрж байгаа зүйл бол яг хулан ингээд өөрийгөө хангалттай хэмжээнд мэдэн таньсан би ингээд өөрийгөө хайрлаж өөрийгөө таньж дотгошоогоо ингээд хийсэн аялал маань бол хангалттай хэмжээнд хүрсэн. Энэ цаашаа үргэлжилнэ. Гэхдээ одоо дараагийн нөгөө season 2 гэдэг шиг season 2 нь бол би ингээд өөрт байгаагүй тийм сайхан халуун дулаан тав тухтай гэр бүлийг үүсгэхийг хүсэж байгаа. Тэр бол одоогийн миний энэ season-ы гол зорилго байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр гол анхаарал төвлөрсөн байгаа. Та нөгөө дуртай номныхоо дуртай хэсэг гэдэг чинь нөгөө what goes around comes back around гэдэг хэсэг үү? Тийм. Тэр яг ч юм бэ бидний 10 жилд байхад л нөгөө Габриэл Гарсиа Маркез айгүйх уншигддаг байсан. Тэгээд бид нар манай ангич тэр юм ер нь бидний үеийнхэн айгүйх Габриэл Гарсиа Маркез 100 жилийн ганцаардал хурандаад хийж бичихгүй нөгөө гонигтнуудад урсгах тиймэрхүү номнуудаар айгүйх хүмүүжсэн юм шиг санагдаад байдаг байхгүй. Бид нар тэр үед айгүйх уншдаг гэсэн. Одоо уншиж байгаа юм уу яаж байгаа юм мэдгүй. Тэр үед нөгөөнийг одоо ингээл зохиолчд нэг хэсэг ингээл модон орол одоо ингээ нөгөө Мураками нэг модонд байгаа шиг тэр үед бас айгүй тийм байсан баггүй. Олон хүмүүс миний дуртай ном 100 жилийн ганцаардал гэж хэлэх байх. Тэгээ минийх бол бас үнэхээр л тэр одоо яг ингээд чи хамгийн дуртай ном авчраарай гэхээр би тэрийг л авчирсан. Би танд одоо уншиж байгаа номныхаа нэг дуртай хэсгийг уншиж байгаа. За энэ жил би ингээд ном уншиж эхэлж байгаа байхгүй юу? Тэрнээс өмнө би ингээд ном уншихаар бүр ингээд би сая юм уншиж байгаа гэд ингээд ухраал тэгэл за би зүгээр л ингээд би ном унших төрлийн хүн биш юм байна. Гэт ингээд зүгээр бичлэг ч юм уу зээд подкаст сонсоод ч юм уу тэгжил юм ойлгох юм байна гэд. Тэгээд би яг амьдралдаа нэг л ном уншиж үзчихсэн. Тэр нь болохоор бодлын эндүрэл гэдэг ном. Тэгээ энэ жил би одоо энэ надад би бит байгаа номны хоёр хүн байдаг номны нэг ном нөхгүй юу? Бусад номнууд болохоор би M-book-ээр уншиж байгаа. Одоо биш сонсож байгаа. Тэгээд би сонсвол болж шүү гэд ингээ аргаа олцсон. Тэгэл би чи ингээ яа би ч ном уншиж анхаарал төвлөрдөг юм. Би яагаад ингэ юм бол гэж боддогсан. Энийг болохоор би ингээд ямар ч дуу тавихгүй сонсохоор шал өөр юм бодогдоод л. Тэгээд нэг юм гэрц мэрцэн дуу те ингээл hand pan гэдэг үл нэг хөгжим сонсож байгаа тэгэхээр ингээ айгуу гоё. Тэгээд танд унших гэж байгаа ном болохоор дотоод инженерчлэл
баяр баясгалд хүрэх йогчийг хөтөж гэдэг ном. За. Хүн бүхний дотор хил хязгаарыг үл хүлцэгч ямар нэгэн зүйл буюу хязгаараас халих тэмүүлэл бий. Хүмүүн бид угаас одоо байгаагаас илүү болохыг мөрөөсөх мөн чанартай билээ. Хэдий их юмд хүрвч үргэлж илүү хүсдэг. Энэ шинжийг сайн бодоод үзвэл үнэндээ бид илүү ихэд биш харин байгаа бүхэнд мөрөөсдөг. Бид бүгд хязгааргүйд хувилах хүсэлтэй. Ганц асуудал нь бид үнийгээ хэсэгчлэн гүйцэхийг хүсдэг. Та хаашаагаа метр хагасан хэмжээтэй хайрцагт хоригджээ гэж бодъё. Энд ямар ч тухтай байсан хамаагүй та гарахыг л хүснэ. Хэрэв маргааш нь таныг 3-3 харьцаатай хайрцаг шилжүүлэх юм бол та хэсэгтэй сэтгэл хангалуун байх ч удахгүй ахаад л хязгаарыг давах хүсэл давтана. За энэ хэсэг. Одоо яг миний байгаа нөхцөл واخгүй юу? Урд нь одоо би ингээл надад одоо ийм их зав байж иж би одоо ийм амжилтанд хүрсэнгүү гэд одоо байгаагаа ингээд таашаахгүй бүр илүү томд ингээд зарахыг хүсээд тэгээд тэр томдоо хүрсэн ч гэсэн тэр томьёогоо таашааж амжихгүйгээр дахиад томд ингээд хүрэхийг хүсээд тэгээд би одоо ингээд залхуурч өвтгч юм бол тансаглал яг одоогийн байгаа нөхцлөө миний жилийн өмнөх рүү би мөрөөддөг байсан шүү дээ. Тийм болохоор дараагийнхаа зорилго руу ингээд хичээгийнхээ оронд за ээж би зорилготой хүрсэн шүү гэж жоохон эндээ ингээд чийлрээд тэгээд өөрөөрөө жоохон бахархах чи гэж одоо ойлгож бодож яаж байгаа. Яг үнэ. Тэгэд би одоо дутуу байгаа болохоор би илүүд хүрээд байгаа биш. Зүгээр л мөн чанараараа илүүд хүрээд байгаа. Одоо болохоор би хангалттай байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Гэт яг үнэ. Одоо байгаагаа жоохон enjoy дэх хэрэгтэй шүү дээ. Тийм. Нөгөө юмс минийх биш байхдаа үзэсгэлэнтэй гэдэг шүү дээ. Тэгэхээр чи зориг хүрээгүй байхдаа гоё гоё ч юм. Тэгэхээр чи яг одоо байгаагаа үзэсгэлэнтэйгээ анзаарахаас гадна зөвхөн тэрийг ингээд авах биш. Одоо байгаа. Тийм. Тэгээ үрж за slow down, chill гэд ингээд их зөвшөөрлөг өгж байгаа. Таны номыг харъя. Энэ болохоор би надад мэж зөндөө харчихсан. энэ за 100 жилийн үйл явдал. Тэгээд ингээд хичнээн ангитай кино шиг олон үйл явдлууд ингээд болдог байхгүй юу? Уран зохиолын ном юм уу те? Уран зохиолын ном. Тэгээд энэ хардаа 2010 оны 8 сарын 30-нд Папильоноос өөртөө худалдаж авав. Гэт 10 онд авсан. Хэдэн жил болж байгаа? 15 жил болж байгаа. Тэгээд ингээд дээр нь ингээд зөндөө олон тэмдэглэлтэй захиатай. Энэ болохоор ингээд битүү ингээд тэмдэглэлтэй байгаа байхгүй юу? Гэхдээ энэ хоёр хүний тэмдэглэл. Энэ ингээд зөвхөн миний номноос гадна энэ бас нэг хайр дурлалын захиа байхгүй юу? Яасан бэ гэхээр би нэг хайртай хүнтэйгээ long distance relationship байдаг гэсэн. Тэр маань гадаадд сурдаг, би Монголд амьдардаг. Тэгээд би тэр үед яг энэ 100 жилийн ганцаарлыг уншиж чад бүр ингээд дурлаад, obsessed болоод энэ өстө маш гоё юм байна. Чи унш гэдгсэн чинь за тгий. Тэгтээ хоёлаа яаж энийг хамт унших уу гэд тэр үед чинь интернет нэг их байхгүй байсан уу яахгүй. Тэг бид хоёр би биндээ захиа бичээд захиагаа явуулахгүй зүгээр захиа биччихэд тэрийг хадгалаад дахиж нэг захиа биччихэд тэрийг хадгалаад тэгээд уулзахдаа бүх ингээ олон захиануудаа хуваалцаж өгч мөгдөг гэсэн. Тэрний маань бас нэг хийжсэн романтик юм нь болохоор би энэ номыг авчаад тэгээд өөрөө уншсан байгаа шүү дээ. Тэгээд дахиж уншаад дээр нь тэр одоо хүндээ хэлхийг хүсэж байгаа хэсгүүдээ ингээд тэмдэглээд тэгээд зохиол өрнөжөхт нь хажууд нь бас өөрсдийнхөө хайр дурлалыг ингээ өрнүүлээд ингээд нэмэд юмнууд бичсэн. Тэгээд энэ өнгийн ягаан цэнхэр өнгийн нь болохоор миний тэмдэглэлүүд, энэ зүгээр харандаан тэмдэглэлүүд нь болохоор нөгөө залуугийн маань. Тэгээд одоо ингээд бодохоор ингээд би энэ ягаан тэмдэглэлийг ямар одоо санаатайгаар юу бодож тэмдэглэсэн бэ гэдгийг ингээд унших төдийд санаж байгаа байхгүй. Яг зөвхөн тэр зохиолтой ч холбоогүй зүгээр яг хэлхийг хүссэн өгүүлбэрүүдээ тэмдэглээд явчихсан. Ингэж уншвал бас зугаатай байдаг шүү. Тэгээд дээдлийнх нь эхнийх нь нүүрэн дээр болохоор би үнсч мүсээд ингээд тэгээ шиг камерлог харуулсан. Тэрээ энэ ном тийм шүү, ийм учиртай шүү гэд ингээд миний бичсэн захиа нь урталтай агаад мань хүний уншсан сүүлийнх нь захиа нь ямар жижиг юм бичдэг вэ? Энэ хойдолтой байгаа. Энэ болохоор 10 оны 12 сарын 31-нд би дуусгаад мань хүн болохоор 11 оны 4 сарын 29-нд дуусгаж өгсөн байна. Тэгээд
нэг гоё байсан цаг хугацаа одоо ингээд гоё орон дурсаад сайхан ярьж болно шүү дээ тий. Тийм шүү дээ. Тэр яг хуу яг Заавал эксүүдийг ихтэй муулдаг юм шиг заншилтын байгалгүй тийм шүү дээ. Энэ дээр болохоор яг нөгөө нэг юу гэдэг вэ? Ингээд үйл явдал айгүйх олноороо өрнөж яваад тэгээд яг гол дүрийнх нь эзэгтэй ээж нь хэлтийн. Гэтэ яг ингээд саяхан шиг уншиж өгөхөд бол ингээд нэг сайн ойлгомжтой болохгүй зүгээр л яг юу юм. Яг л Аурелиано ертөнцийн бүх юм орчин эргэж байдаг юм уу да гэж урсуулаад дуалджээ. Энэ нь яг тэр гол одоо ертөнцийн бүх юм эргэн оршин байдгаа. What goes around comes back around. Цаг хугацаа гэдэг чинь нэг шулуун зураас биш ээ. Мөөрөнхий зураас юм аа. Гэдэг тийм илэрхийлж байдаг. Та ер нь нийт хэдэн ном уншсан бэ? Тоолж үзчихсэн ер нь барагцаа байна уу? Баггүй. Бүү мэдээ. Гэтэ тийм амар олон биш ээ. Гэтэ яг энэ чинь зөвхөн цаг хугацааны юм баггүй юу? Яг бид нар одоо 10 жилд болохоор утас интернет байгаагүй учраас бидний анхаарал удаан төвлөрдөг байсан учраас 10 жилээс уншаад сурцсан. Тэгээд одоо ч гэсэндээ ер нь бол ном барьж авахаар ингээд яг нэг юм шаардсан хүн шиг ингээд жоохон ингээд салгалаад хэцүү ингээд дараагийн хуудас руу явчихаас өмнө утсаа барьж авчих гэдэг аюу хэцүү байдаг штэ. Ингээд донтцсон баг гар утсандаа донтцсон байгаа учраас одоо үеийн хүн бол уншихад бүр л хэцүү байх нь ойлгомжтой. Бидний анхаарал чинь бүр л богинох болоод байгаа учраас. Бид гол нь танаас ингэж суугаад байгаа байхгүй. Тэр нэг хөвчлэн уран зохиол ном унших дуртай юу? Хөвчлэн бол тийм. Гэхдээ яг дундуур нэг киногоо хүмүүс сольдог шиг бас би нэг хэсэг аюух хувь хүний хөгжил аюух унших дуртай байсан. Одоо буцаад уран зохиол руу орчихсон. Таны уншижсэн номнуудаас за чи энийг уншаад үзтээ чамуудыг тохирох юм шиг байна гэж бодож байгаа ном байна уу? Тэгэж бодож засамаар байсан. Тэгэхээр чин уул нь бол аюу одоо нөгөө нэг их уншдаг зуршил дадал байхгүй юм чинь амархан богинохон ном ихлүүлээд тэрийг уншиж дуусчаад би дуусчлаа штэ гэдэг урам зоригийг аваад дараагийнхаа ихлүүлэхэд амархан байхгүй. Энэ мэн шиг ч юм уу юм айгүй үйл явдалтай дундуур нь бүр юу болоод байгааг нь ойлгомжгүй юм болчих бол зү. Яг зүгээр нөгөө Eat Pray Love амар урт ном байсан штэ. Тэрийг би ингээ уншаад дуусгацсан да бүр ингээд тийм штэ. Тийм тэгээд эхнээ бүр яаж дуусна нэ жоохон бодох юм уу. Сая юу гэж вэ? Хин Элизабет гэж хин би аль нь байсан бэ гэд. Сая Италид байсан уу? Итгэдэгсэн үү гэд. Тэгж жагаад яг дундаасаа бүр ингээ орчт юм бэлээ. Тэгээд дуусах төгсөн чинь бүр ингээ дотор нэг юм ингээ өмөлцөөд. Үгүй гээ тэгээд дахиад нэг бүлэг ингээ давтан сонсоод дуусахгүй гээд нэг юм сонир хүнээс ингээ баяртаа гэж хэлж байгаа юм шиг гээд. Тэр бүр уртбайсан зүгээр ах уу? Тийм ээ тийм. Зүгээр л яг надад тохирно гэж бодсноо л та. Чамд тохирхоос урт гэснээс би нөгөө нэг Time Traveler's Wife биш үү? Цаг хугацаагаар аялагчийн ихнэр тэрний кино аягүй хөргөн штэ. Тэрний ном нь бас аягүй гоё. Тэрний номыг уншаад үзвэл бас чам таалагдчих магадгүй. Тэр бас яг юм илүү дотогшоогоо. Тэгээд яг нөгөө нэг цаг хугацаагаар аялагчийн ихнэр өөрийнхөө дотроор бас аялаад байгаа байхгүй тэр чинь тэр хүнийг хайрлаж байгаа, хүлээж байгаа, эр нөхрийг ингэж яг аягүй өөр нөхцлөөр хайрлаж байгаа штэ. Тэрийг уншихад надад бас бүр яг ингэж ихэндээ аягүй зузаан санагдчихснаа сүүлдээ бас ингэ тавьж явуулмааргүй санагдсан тийм сэтгэл төрсөн. Rachel McAdams-ын тоглосон тийм. Бид ихтэй жоохондоо л нэг хальт үзээд нэг юугаач ойлгохгүй үзчихсэн санагдсан. Кинон явахтай. Кинон ном нь гоё. Окей. Өөр бас Монгол зохиолчдоос гэх юм бол Патрик Задмагийн очир ирэх шиг ч юм уушаад үзвэл бүр ингээд бүүм тийм. Вау, юу болоод байгаа юм бэ ингээд. Гэхдээ бас барьж авахд жоохон хэцүүлтэй ингээл нэг тэнгэр дээр үйл явдал болол нэг газар дээр үйл явдал болол ингээл аюу үйл явдалтай. Гэхдээ нэг ингээд дотор нь уран зохиол. Дотор нь орчих юм бол бүр юу болоод байгаа юм бэ? Нэг гадаадад өрнөл, нэг Монголд өрнөл, нэг орчин үед, нэг ирээдүйд ингээд идэв. Хүн болгоны уншижсэн чи үзгийн хязгаарыг уншсан. Үлзий төгсийн үзгийн хязгаарыг одоо бараг бүдээр уншсан. Тэрийг унш. Бас аюу амархан уншигдана. Ингээд аюу гоё гулгаад уншигдчихин. Тэгээд үнэхээр гоё бүр ингээд чамайг уйлуулна, хайлуулна, хайрлуулна. Та оюугагчийн дугаарыг үзсэн гэсэн тий? Сая өнөөдөр таалуулсан үзсэн. Тэгвэл ийм шинэ хэсэгтэй болж байгаа байхгүй юу? Нэг жилийн дараах өнөөдөр чинь 6 сарын 15. 2026 оны 6 сарын 15-нд хулагч энийг үзэж байна өөрөө. Өөрөөсөө асуугаарай. Одоо жишээ нь би анх нөгөө гэсэн байхгүй юу? 2025 оны 1 сарын 1-нд ингээд бичлэг хийгээд тэгээд заруу би сайн уу, чээс нүүснүү
яс үс чинь борцгол хэвэр энүү шулуун болцсон байна уу ч юм яг юм хөнгөн асуултууд асуусан. Тэгэд нэрээ энэ жил чиний аялал үзэн хамгийн том улс чинь ямар улс байсан бэ гэдэг ч юм уу. Тэгэл чирэн байрны хатгаламж дээр хэдэн төгрөг нэмсэн бэ гэл энэ юм хөнгөн шинхэн тийм асуултууд та гоё өрөөс асуугаад жилийн дараа хариулаарай. За. Сайн хулаа. 2026 оны хулаа. Дэжгүй юу? Хүүхдүүд дэжгүй юу? Яасан нөгөөний байр чинь ашиглалтанд орсон уу? Тэрийг тэгээд айтайхан болгоод хүлслүүлсэн үү? Өөрсдөө нүүж ороогүй баха тэгээд дэжгүй юу? Хагалгаандаа орсон уу? Юу болсон? Тэр гайгүй болсон байгаасаа гэж найдаж байна. Гэрийнхэн сайн уу? Өвөө сайн уу? Өвөөгийн бие сайн уу? Гайгүй үстэй. Аавч хоёртаа дассан уу? Аавч хоёртаа дассан биз дээ. Одоо бол би жоохон дасах гад л байгаа. Чи дасчихсан биз дээ. Тэгээд одоо хийж байгаа бичиж байгаа юмаа дуусгаж чадсан баха гэж би найдаж байна. Бичээд хевлээд гаргачихсан байгаасаа гэж найдаж байна. Тэрийг заавал хийгээрэй. Илүү сайн гоё хоолнууд хийдэг болсон уу? Нөхрөө сайн оллоорой, хүүхдүүдээ сайн оллоорой. Хүүхдүүдээ жоохон жин нэмээрэй. Тэгээд яа бусдаар бол жаргалтай сайн байгаа гэдэг чинь итгэлтэй байна. 34 насны төрсөөр гоё. 34 насны төрсөөр гоё болсон уу? Дайжгүй. Сайхан тэмдэглэсэн үү? Нэг тэмдэглэхгүй байгаа. За тэмдэглэсэн байж магадгүй шүү дээ, тий. За. Гоё шүү. Би сая ингэж ойлголоо мөн 3 дахь ном. Тий. Уул нэг тийм байгаа. Ямар гоё. Ер нь хальт ингээ sneak peek байж болох уу? Тэр угаасаа ерөөсөө л миний өдрийн тэмдэглэл. Би яг ингээд нөгөө нэг дундуур нь божоо дасгал ажлын хэсэг мэсгтэйгээ ингээд өдрийн тэмдэглэл чинь нэг юм жоохон замбраагүй байдаг штэ. Яг тэр үгээрээ. Ямар гоё амар юм. Яг хүний дэвтрийг хулгаагаар уншиж байгаа юм шиг байх болно. Хүй энэ подкаст одоо diary чинь маш их тийм штэ. Хоёлаа ингээд би гэснээр хоёлаа ингээд бичиж байгаа ингээд хоорондоо бичиж байгаа өдрийн тэмдэглэлийг хүмүүс нууцаар уншиж байгаа юм шиг. Нэр нэг тэгж хэлжсэн шүү. Би одоо ингээ хүн өдрийн тэмдэглэл дээрээс та за хизээний өдөр хүний өдрийн тэмдэглэлийг уншуулсан намайг ухаантай гэж бодосоо гэж бичдэггүй шүү. Ингээ яг ингээ оргиороо би тиймд гомдчихсэн. Тэнийг юм байсан ч хамаагүй гомдчихсэн гэд тэрийг ингээ хүмүүс уншиж байгаа юм шиг байгаасаа гэсэн чинь тэр яг болох хэсгийг мэдэхгүй байна. Тэр ямар тач нэг уулын 60-70% бичигдсэн байгаа. Болцох уу? Болох ёстой бол болох ах уу? Цаг хугацаанд болвол болно доо. За хоёлаа ингээ ярилцлага дуусчихин. Одоо үнэхээр гоё тань ямар байсан бэ гоё төгсөж ч гэсэн гоё байлаа. Нэг мэдсэн чи айгүйх өөрийнхөө тухай ингэж их ярьсан тохиолдол юу байдгүй юм байна тий. Ингээд тухтай байгаа чи ингээ хажуудлаас ингээд сонсоод ахаар хүн ингээ яриад идэв юм байна. Надад гол нь өөрт амар гоё сонирхолтой байгаа байхгүй яг ингээд ном уншиж байгаа юм шиг ингээд өөр сүнстэй танилцж байгаа юм шиг. Одоо ингээд хүний амьдрал чи ингээл аз тааруул 60 70 жил. За тэрнээс аз тааруул 80 90 жил. Яг энүүхэн 60 70 жил олдож байгаа амьдралдаа ганцхан өөрийнхөө амьдралаар амьдрна гэхэр жоох юм харамсалтай байгаа байхгүй юу? Өөр хүн юу үзэж байгаа бол, өөр хүн юу бодож байгаа бол, өөр хүн юунд баярлдаг бол гэхэр ингээд өөр хүний амьдралаар амьдраад үзсэн юм шиг юм. Тэгэнгүүт одоо үзэж байгаа хүмүүс яг үүндээ хоёлынгийнх нь ярьж байгаа яриаг 100% авахгүй штэ. Тийм штэ. Одоо 70% та ч юм уу тий ер нь ингээд бичлэгнээс үзэхэд яг юм амьд биш. Тэнгүүд ингээд надад ингээд үнэхээр сонсоход яг ингээд хутлаа ингээд байгаа юм шиг гэд ингээд төсөөлөд гэж цаашаа ургуулж бодсноо заажаар буцаа яриад мараарай гэд ингээд байгаа байхгүй юу. Нөгөө гоо сонирхолтой байгаа. Надад ч гэсэн үнэхээр гоё байлаа. Ингээд ийм боломж олгосонд баярлалаа. Баярлалаа. Баяр тулгай. Таны подкаст нь бас амжилт. Баярлалаа. За манай 2 дахь 3 дахь тэмдэглэл дээр хамтарч ажиллаж байгаа World Wine-аас таны дуртай цагаан дарсыг бэлгэлж байна. Баярлалаа. Гэртээ жаргаж угаар эсвэл найзтай нэг ганц юм хонгоо. Нямка. За тэрнэ. Баярлалаа. Зүгээрээ. Thank you. Thank you.